За үзэгчтэй өдрийн мэнд манай подкастын маань шинэ дугаар эхлэх бэлэн болсон байна. Тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө мэдээж заавал subscribe болон энэ доотлын хонхоо заавал дараарай. Тэгээд эрсдэл бүртгүүлээрэй. Энэ нь болохоор биднийг гоё зочин үрж оруулахад одоо маш их өөр нөлөө үзүүлдэг юм алгоритм байгаа шүү. Тэгээд мэдээж манай co-host Тэмүүлэн өдрийн мэнд. Тэгээ манай хүндэт зочин Мегмар Ням. За ер нь бол Bitsy & Co-гийн үүсгэн байгуулагч гэдээ хэлж болно. Co-founder те. Тэгээд ер нь бол олон бизнес хийдэг бидэд тэргээр бас явна. Одоо Канте гэдэг гой баар байна те. Энэ баарны бас үүсгэн байгуулагчдын нэг. Тэгээд бас олон бизнесүүд байна хэдлээ тэрний талаар илүү ярилцсан. Тэгээ нэг яриагаа шууд эхлэе гэж бодож байна. Bitsy & Co анх хэдэн онд үүсгэн байгуулагдлаа? 21 онд байгуулсан тий. Тэрнээс өмнө яг ийм тогтсон коктейл бар гэдэг ерөөсөө ийм концепт юу н байгаагүй. Тэгээ Мега битээрээс хуучин цуг ажилтдаг байж хат Мега ингээд цаачин өөрөө ингээд гоё коктейл ингээ уучих газар байхгүй маа. Гоё би ч бас нэг хуучин Австрал тахта нэг бар маарнд ажилтдаг байсан хэрэг. Тэгэл хоёулаа нэг ингэж ингээл ярилцдаг байсан. Тэгээ нэг мэдсэн нээсэн Bitsy & Co нэгсэн. Тэгээд ер нь бол баг коктейлийн соёл тэгээ анх баг нөө харилцагчтай цэвэр бас заавал нөө өгдөг соёлч хүртэл нэвтрэл явчихсан тий. Юуны концепт яаж үүссэн талаар эхлээд ярилцвал яаж. Тий. Манай Bitsy бол за хүн болгоны мэдж байгаа 21 онд нэгдсэн. Ер нь коктейл сууртай салад бар гэж байна тий. Өдрийн цагаар кафе, оройн цагаар коктейл болдог. Анх санаа нь яаж орж ирсэн гэхээр мэдээж нөгөө түрүү хэлжсэн шиг Монголд коктейл төдийлөн хөгжөөгүй. Жөөр мэдэн би бас Австралид олон жил болсон. Тэгэхээр бас яг л юм RSA жогмар тий хүмүүст үйлчилдэг responsible service alcohol гэдэг юм байдаг. Тэр айгуу чухал зүйл. Тэр эхлээд хүнд архиар үйлчилж байгаа хүн бол эхлээд өөрөө юугаар үйлчилж байгаа тэр үйлчлснийхаа эргээд хариуцлага үлээх хэрэгтэй тэр хүн. Тэрийг харин манай нийслэлийнхээс хэдэн жилийн өмнө хийх шиг боллоо. Сургалтаар явуулдаг. Яг хөө нэршил нь өөр юм шиг байгаа. Тэр гэхдээ яг тэр нөгөө нэг өөр улсуудтай харьцуулахад харьцангуй хөгжөөгүй байгаа. Тэгээ миний өсөл юу байсан гэхээр нөгөө нэг өдрийн цагаар day drinking хийдэг. 3-4 цагт нөгөө happy hour болоод ажил эрт тараад тэгээ сайхан эртхэн гоё алкоголын юм айдаа динерээс өмнө тэгээ динер айдаа тэгээ сайхан гэртээ хараад ингээд сайхан жаргалтай шөнөөрөө олж агсан зөксүүд авахгүй. Тэгээ нөгөө талдаа хамгийн гол зорилго нь манай нөгөө үйлчлэгний соёл чи өөрөө та нар мэдэн штэ одоо нэг ковидын өмнөх юм бол ямар байсан гэхээр тий 4 залуу орж ирэл дундаа нэг шийдэл тавиал бол тэгэл хідэн хувийн нууснаа ойлгомжгүй нэг нь согтоол шогтоол тэгэл нөгөө тэнд байгаа хүмүүстэй ч муухай харагдана хэцүү үйлчилж байгаа хүүхд ихвчлэн үйлчлэгийн одоо баар саунд үйлчилж байгаа хүмүүс чинь дандаа анхных нь ажил юм уу хоёр дахь нь ажил байгаа. Тэгэхээр яг ажлын карьер эхэлж байгаа хүүхдүүд дэр амар дарк юм дээр эхэлж байгаа байхгүй ялангуяа Монголын. Тэгэл ингээл ажил хийж үтсэн чинь нөгөө талдаа Америкт ч юм уу одоо сурдаг Солонгос өөрөө хаана байдیں۔ Тийм монголчууд байдаг газрууд цагийн ажил гэж байдэн шүү дээ. Тэнгүүд тэн чинь надад зөөгчөөс эхэлдэг. Тэгэл тийм хүмүүс тарьдаг. Тэнгүүд тэр хөгжиж тэнчээс маш их юм сурдаг тий. Гэтэл Монголд зөөгчгээд юу сурдаг гэхээр хамгийн муухайгийн дөрвөлд сурдаг. Тэгээ тийм юмнаас ер нь салах хэвээр. Хоёрдугаарт маш өндөр агуулмжтай алкоголоор үйлчилж байгаа тохиолдолд бид нэр усыг хүнийг заавал эрүүлжүүлж явах хэвээр. Тэгэхээр усаар бид нэр манийг худалдаж авах гэж шахаад иж болохгүй. Тэгэхээр цэвэр усыг өнгө болох хэвээр. Гож фильтрийн устай байх хэвээр. Тэгээ тийм юмнаас л эхэлсэн. Тий. Тэгэл эхлээл зөндөө юмтай тулгарсан. Тий. Тэгтээ бас энэ эхлүүлэхэд партнершип хамт эхлүүлсэн хүмүүс айгүй чухал маш чухал болтой оролцож байгаа тий. Тэр хүмүүсээ бас дурдвал хуучмс тэр хин T гэж юм байгаа тий. Тэр бүсгүй маань бас ер нь бол яг энэ entertainment service тал руугаа айгүй их удаан жил ажилласан эксперт гэж би ойлгосон. Өнөөдрийн байдлаар 15 жилийн эксперт тий. Лондонд гараа эхлүүлсэн. Анх би бас нөө оюутан байжгаад 18 онд лөө 19 онд ирээд тэгээд хамгийн дөрөвд хайж байгаа юм чи найз нөхдөд уулзсан. Гэр бүлтэйгээ уулзсан. Дараа хүмүүс чинь олон жил уулзсан юм чи найз нөхдөд уулзсан. Тэгээд уулзаад нэг баярлаад нэг газар руу ороод гоё юм уу гэхээр би нэг тийм амар пив уухаас илүү коктейл сүртэй хүн гэх юм уу. Өөрөө нэг тийм юмар үйлчлүүлдэг. Тийм үйлчлэгийн газраар их орох дуртай болцсон ч гэх юм уу. Миний одоо сурж исэн газар намайг тийм болгоцсон. Тэгээд тийм Монголд нэг гайгүй газар байдаг гэдээ орвоо. Тэгээд нэг энэ нэг их тайвны гүрний зүүн талд нэг голомт гэдэг нэг байдлага байдаг.
Тийм, голомт капитал гэдэг. Тэрний нэг давхар Vim Acid Bar гэдэг нэгжтэй газар. Тийм, би нэрийг аль Acid те Vim Acid Bar гэдэг. За Acid маш их хэрэглэгддэг зүйл. Дээсэлт. Тэгээд тэр коктейлийн гоё хам чанарт их ордог Acid-ыг бид нар одоо маш их ашигладаг учраас. Тэгээд орвоо тэгээд тэгсэн чинь таньдаг Tea гэдэг нэг зүс мэддэг охин маань байж гин. За нэг ганц хоёр бас бартендер тухай үед хийдэг байсан залуучууд маань ээж гин. Эдгээр нийлээд өөртөө хийсэн гин. Тэгээд айгүй хөөрхөн жижигхэн тийм одоо яг та юм чинь тухайн үед чинь бас юу л аль л та ингээл зүгээр нэг энгийн нэг тек тэгэл юм жижигхэн паб шиг лаунж шиг за нэг 100 м капта төрхгүй жижигхэн газар юм уу тэгээд хөөрхөн хөгжим тавьчихдаг тэгээд коктейл ингээл тэрэд хийгээл коктейлийн тухайд надад бол not so bad те гэхдээ maybe те тэрийг илүү гоё болгож болохоор тэгэл би чинь тэрний үйлчлүүлэгч болчоод ямар гоё юм бэ гээл за тэгэл тийдээ тэр үеэс санал тавьсан да тий тэгэл тэгсэн чинь тийм маань бол одоо би ингэхгүй гэд би ягаад энэ нөгөө бицийг анх нээх одоо яг энэ F&B салбар руу орсон гэхээр манай ээж жоохон бахад Irish Castle ресторан ажилладаг байсан зайсанд тэгээд би ч нөгөө чулж чөлөөтэй цагаараа оюутан амарсан үеэрээ зөөгч идэг. За тэгэл зөөгтөж жаа захирлын хөвгт болохоор бас нэг зөөгч бас болохгүй гадаг. За тэгэл нэг анхлах нэг ээлжний менежер болоод орой хаалгадаг те. Тооцоо моцсон гаадаг. Тэгэл нөгөөх маань Viva City гэдэг нэг шинэ хотод байгуулагдал тэнцээч food UB food стил болол бүх залуучууд их л гоё MMS гэдэг газар хийгээл тэнцээ бас манай хоёр дахь салбар игээд би тэр хоёр дахь салбарыг хариуцаад ажиллаж ирсэн. Тийм үү. Тийм тэгээд ер нь суурь нь угаасаа нэг гэр бүлээсээ ч гэх юм уу ээжийнхээ ажил туслах тийм юм угаарч гэдэг юм уу тэгээд нэг тийм юм дуугаас цаанасаа нэг хүн дуртай болчихсон юм билээ. Гэтэ ямар ч өөр мэрэгчлээс сурсан ч бай цаандаа энэ юм надад гоё санагдаад л тэрэндээ татагдаад л. Угаасаа entertainment хүн л дээ. Тийм тэгээд өөрөө ч яг хөө тэгээд нэг залуудаа мэдхвэл хандлаг мандлаг тэгээд нөгөө ингээл бүхэл залуу хүүхдүүдийн тулсан юм тулж байгаа шүү дээ. Хоёр хаана ажиллаж исэн юм бэ? Бид хоёр Шангрилад ажилласан. Шангрилад. Бид хоёр бүр өмнө мэднэ. Бүр багын бид хоёр нэг хамтлаг гэж хийж явах гэжсэн. Тэр чинь. Бүр. Тийм, бүр багын. Мэг чи алан талаа яваастай. Тэгээ хөгжим тоглолт гэсэн юм аа. Баг бахтын чинь тэгэл аав ээжийн л хүмүүжлэлтэй одоо бид нар ч гэсэн ялгааг одоо бүгд дор нөө хүүхдтэй болцсон. Тэгэл одоо ингэж бодохоор аав ээж нь бидний бас юм сураасаа гэл ингээл дугуулан даваачаад өгдөг. Тэнгүү тэгэл PC тоглоод хайдаг ч юм уу тий. Тиймэрхүү үе байлаа тэгтэл одоо хаяагүй нэг юм бас ингээ гоё явж ийн гэдэг ч юм уу. Би бас тэгж айхтар хаяагүй хөгжим бол нэлээ. Биш одоо хүртэл баг гитар тоглож байгаа. Мөгөлдөөр наат мас ууч машин гэдэг шиг байсан. Тэг яг уу. Тим юм бас дуртай гоё юм. Тэгэхээр бас хүүхдүүдээ хүмүүжил. Бицэнкогийн концепт бас айгүй сонирхолтой тий. Концептын талаар юм бид нар энийг би 19 онд анх санаачилсан. Тэгээд санаачлаад тэгээд ерөөсөө хийгээд газар хайгаад явчихсан. Тухайд би Шангрилад ажилладаг гэсэн. Тэгээд Шангрила дээр одоо хамгийн л хотспот өнөөдөр хүртэл ч гэсэн хотспот байгаа. Тэгэл талбай хайгаал сул талбайгаар бол ерөөсөө хямгадаал авчих гал тэнцээ ингээд асуугаал хүмүүсээ захирлуудаас асуугаал. Чи ажиллаа хийж юу гэдэг яваад байгаа ингээл. Тэгээ би ямар ажилласаа гараад ийм их гэж байгаа маа гэж. Тэгээ нөгөө ковид үеэр чинь бүх юм шатдаун болол тэр үеэр би 6 хийсэн. Бид нар ерөөсөө 100% ремоутли ажилласан. Дизайнертайгаач тэр ерөөсөө бара материал сонгох, ямар шиг вайптай байх гэдгийг ерөөсөө mood board зураал 3 талаас. Энэ дээр дуртахад миний партнер яг өнөөдрийн одоо байгаа партнер бол мэдээж тий. Тэгэхээр манай Батохтох гэж залуу. Батуна гэдэг манай найз би. За тэгээд нэг давхартал би талбай аавна гэд. Би ягаад тэгэхээр Шангрилаг маш сайн гарын алга шиг мэддэг байхгүй. Хонсон байхаас нь дүүртэл нь бүгдэнд нь ажиллаж байсан. Би яг нөгөө лизинг офисер байсан байхгүй. За. Тэгээ тэр талбайг брэнд магазин багаараа хамт зурж энд ямар брэнд оруулах уу? Ямар брэнд байж энэ брэндээс ийшээ явуул. Энэ хэсгийг F&B болгож, энэ хэсгийг бэлэн ритейл болгож нөгөө талын хүүхэд эхчүүдийн хэсэг болгох юм нүүдэл суудал тэгэл чинь компани болгоны зөндөө хөрөнгө явж байгаа шүү дээ. Тэрэн дээр маш их олон жил ажилласан л та 3 жил ажиллаа. Тэгээ тэнцэнээс маш их юм сурсан. Миний Австралиас ирээд хамгийн анхны ажилд орсон газар бол Шангрила. Яг нь намайг зөндөө өөр газар орооч гэл гэр бүл маань яагаад ингэж нэг нэг жоохон залинтай газар ингэж орох гэдэг юм тий. Шангрила гэстэй. Гөө би ерөөсөө тэгж бодож байгаа. Тэгж бодож эхэлсэн. Үгүй. Би анх болонгууд би яг тэр Австралиас байхдаа сүүлийн миний ээжсэн ажил Шангрилад Австралийн Шангрилад бас ажиллаж үзсэн байхгүй. Окей. Тэгээд би ингээд Монгол руу явахаар боллоо. Одоо энэ Австрали гэдэг ус бас удажлаа. Тэгэхээр Монгол руу явъя гэсэн чинь манай CEO
надаа reference letter бичиж өгсөн. Монголд манай салбар нэгтсэн. Шангилж 16-нд нэгтсэн биз дээ. Би 18 онд 10 жил болж байгаа юм шүү дээ. Тий. 16-нд нэгтсэн лээ. Тэгээд тэр чинь бас 40 жил баригдсан байгаа л. Намайг байхгүй үед л ерөөсөө. Би ч ерөөсөө Шангрилаггүй үед яг нөгөө 12 13 онд ч илүү Монголоос явсан байхгүй. Тэгэл тэнцээ сураал ажиллал. Тэр нэлээд утсан тэнд. Тэгээд ирээд Шангрилагаас би ер нь юм сурах гэж орсон юм. Нэс корпорат ажил гэж юм байсан. Яг төрийн албанд ер нь бол орно гэсэн зорилготой ирсэн л дээ би. Төрдөө ажиллаж үзье. Бас гадна дотны бас энэ хүүхдүүд эсвэл дандаа том группүүд те даад ихтэй авчдаг. Эсвэл Монгол онкроо сайнууд нь орчдөг ч юм уу те. Яг би тэрийг сөрсөн юм. Манай гэр бүлийнхэн бас их л гайхсан. Ягаад ийм Шангрилагийн газар ийм ажил хийж байгаа юм. Тэг яг би нөө аав мэдхийг хүссэн. Property management гэж юу гэдгийг сурсан. Тэгээд мэдээж нөгөө нэг том байгууллагуудтай олон улсын ялангуяа олон улсын франчайз байгууллагуудтай харьцаж гисэн. Энд шууд бид нэр директтэй харьцаж байна. Тэгээд тэрийг сураад тэр цалин жаахтай тэгээд амьдралд мэдээж одоо хин цалин хүрдгүүл байсан байх тухай. Тэгээд гол нь юм сурах. Тэгээд ажил хийж сурах нь амар чухал байсан. Тэгээд paperwork тэр Шангрилагийн дээр ардлын том систем яаж ажилладаг вэ тий? Тавлараа. Тэгэл энэ баахан харилцагч нарын ер нь бол яг юун дээр тогтоод байгааг нь ойлгож шүү. Тэгээ ер нь бол тэгээд датад олчиж байгаа. Монголд ямар компаниуд яг ямар бизнес дээр яаж тогтоод байгаа. Ритейл дээр хин нь одоо монополчлог. Ялангуяа Шангрилагийн турист ч өөр Rocket шүү дээ. Skyrocket өндөр. Тэгээд тэрийг яаж ингэж менеж хийгээд байгаа гэдгийг ерөөхдөө тэгэл тэнцээс сурч авсан. Энийг бол брэндүүд очрлал хийж байгаа. Очрлал байж байна. Одоо тэгэл эхнээсээ одоо хамгийн анхны Шангрилагийн том брэндүүд гэх юм бол Rolex байна. Тийм шүү дээ. Тий. Тэгэл одоо байгаль гэдэг нь одоо бас Монголын флаг брэнд байна. Дотор Max Mara гэдэг байж чинь. Тэгэл манай одоо нөгөө зоргийн мундаг Primera Issaya гэдэг бас Италийн том брэнд. За тийм шаарна. Гэхдээ би тэр за тэгээ sorry. Тэр байршлыг нь шууд ярьж тэр байршлыг шууд энд байх ёстой гэж бодоод яг тэр байршлыг ер нь ингээд харцсан байсан уу? Эсвэл зүгээр тэр байршил гарч ирээд одоо тэр байршил хүртэл надад амар чухал санагдаад. Гэхдээ тэр зүгээр ингээд тэр үедээ тэгж таарад явцсан уу? Эсвэл үгүй анхны миний хийх гэжсэн байршил Skywalker гэдэг газар байсан. Нөгөө өнцөг. Иланд болсон газар. Тийм. Гүн Иландтай одоо Шангрилагийн нойрын хооронд юм болсон тий. За тэр тэгээ шийдэгдсэн баг би мэдэхгүй байна. Тэрийг тоочглож исэн тэгээд болоогүй. Шалтгаан нь би бас одоо яг тодорхой мэдэхгүй байна. Гэтэ нэг өөр хүмүүс ороод тэгэл гоё Японд нь олон газар болсон. Тэгээ би захиалаа би ингээд энэ талбайг авмаар байсан. Би танд өмнө хэлжсэн. Би дээр resignation letter ажил зарах юм өгсөн байсан. Юу их гэж байгаа гэхээр би ингээд Шангрилагад юм игээд өөр хувийн ажиллал маань гэдэг төсөлтөд өгсөн. Манай тухайн захирал маш сайн ойлгосон юм байна. Тэгээ би чадах юм байвал дэмжиж, чадахгүй юм байвал тэр үнээс энэ чинь групп компани учраас тэр шууд ангаараа шийдэж болтгоо. Тэгэл би ч нөгөө нэг гониглал лаз өшгөлцөө явж байгаа байхгүй Шангрилагийн нэг давхарт. Тэгээ нэг би 2 давхарт 3 давхарт бизнес хийхгүй гэдэг надад бас нэг хувийн юм байна. Тэгээ одоо дараа миний бизнесүүдийг ярил нэг би жишээ үзүүлнэ. Яг тэрнээс харагдах. Тэгээ. За яг бол I want my business гэдэг өөрийнхөө бизнесийг өөрийн гэсэн үүдтэй байлгахыг хүсдэг. Окей. Яднаасаа шууд орох боломжтой ч дотроосоо ч ханаасаа ч өнө. Тэгвэл нөгөө нэг барилгын үүдээр ороод нөгөөдгөрөө дамжаал тэгээл нэг болон руу ордог бол нөгөө талтай нөгөө нэг visibility гэдэг юм брендинг гэдэг юм байхгүй болчихно. Тэгэхээр би шууд ингээд гаднаас явж исэн ч ханаас явж исэн ч миний бизнес харагдчих хэвээр хүнд өөрөө ингээд шууд 100 харагдах хэвээр гэдэг юмыг би баримтлсан учраас нөгөө талаасаа манай Монголын барилгын стандартууд өөрөө айгүй муу байгаа байхгүй Шангрилагтай харьцуулахад. Шангрилаа бас нэг стандартыг тавьсан шүү дээ. Тэнгүүд нөгөө лефтээр явдаг. Тэгэл лефтэн суугаад дээшээ гардаг, өчнөө очролдог лефтэн замдаа өчнөө давхар зогсдог. Асуудлууд үүсдэг. Тэгэхээр нөгөө манай хэрэглэгч нар манай газар руу орж ирэхэд маш тухтай, маш энгийн ийшээ ороход бие амар байдаг. Цаанаасаа тийм менталити суудсан байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Эднийх рүү ороход амар ийшээ орч амар штэ. Ингээд ороход наа чи ингээд зөндөө юм болно гэх тийм юм байхгүйгээр хий гэж шийдсэн нэгдүгürt. Тэгээ хоёрдугаар тэр бицгийн одоо байгаа локейшн хамгийн анх Air Transient Ticket Agency байсан. Дээр шүү нэрээ тий. Дээр үд. Тэгээд ажиллаагүй 2.5 жил байсан хов хосоо. Яасан гэхээр нөгөө Шангрилаа дээр чи мэдээж том барилга учраас сангийн ус алдалт ч юм уу ингээл нэг барилга болгонд байдаг асуудлууд үүсээд тэнгүү зарим брендерүүд дээрээс нь одоо дээр нь одоо өсчин салбан байдаг бол ус алдаад бараа бүтээгдэхүүнүүд нь орчдөг. Тэгээ Шангрилагийн агуулгын тухай дүүрэн байж тарлуу ялаа. Тэгээд тэр газар Cool Hand гэдэг нэг готлны дэлгүүрээс нь техник амар лаг брэнд
Тэгээд тэднийх бүр ингээд норсон гутлаа, жоохон норсон ч эргүүлээ засварлаа зарыг гэхгүй цаанаас устгалд оруулдаг гэж байгаа юм. Кола надад ч гэсэн байгаа шүү дээ. Байдаг тийм. Одоо Шангилал дээр байгаа үгүй мэдгүй. Ямар ч тэр брендийг би айгүй амар үнэлсэн тухайд. Юусо бүгдийг устгалд оруулж байгаа юм. Жоохон л гинтгээд. Тэгээд устгалд оруулах гад тэр нөгөө процедур явахад тэр газар хатгалцсан байсан. Тэгээд тэр газар ингээл зүгээр агуулах шиг юм хоосон ямар ч төрөөс revenue гэдгүү газар байгаад. Тэгээд тэр газрыг би ингэж гуугаад энэ ч иймэр FNB наа чин команд 47 метр авдаг. Харин тийм. Тэгээд гүй би одоо 47-аас жижигхэн газар өчнөө мэднэ. Хонконгд байна. Japанд байна. Одоо манай Австралчин Англиас улмаатай улсуудчууд тэгэхээр Английн жижигхэн пабууд ч өөрөө л тийм байдаг. Гол нь бицэг хийхэд Монголын нөгөө стандарт тусгай жишүүл гэдэг юмнууд дээр юу тавигддаг гэхээр халуун хоолоор үйлчлэх хэрэгтэй байдаг. Дор ээж алкогоолоор өндөр агуулмжтай юмар үйлчлэж байгаа бол 100 м квадрат шаарддаг. Тэрийг бид нар яаж хийсэн бэ гэхээр Шангилагийн дээдлийнхаа давхар дахиад талбай түрэлсэн гэсэн 5 давхарт. Резиденс хэсэгт. Тэнцээ галтгоогоо байршуул, тэнцээ бэлтгэхийн байршуулж нэгтгэжиж ингэж стандарт нийлүүлж байгаа гэсэн. Тэрнээс шиш зүгээр юм жижиг өрөөнд хэн болгоно хийгээд иж болохгүй бид нар стандартыг дагах хэрэгтэй. Монголын хууль дүрмийг бас тэр чинь аюулгүй юм гэж байгаа. Халуур хүн хордож зөндөө юм байгаа учраас тэд нар back office буюу тэгээд нөгөө юмдаа байж байгаа гэсэн. Тэнцээсээ зүгээр нэгэн үүдээр нэгэн левтээр ингээд зөв тавьчихдаг тийм л асуудал байгаа. Хөрөнгө оруулалтын дээр яаж юу н хөрөнгө оруулалтаа хувааж гаргадаг партнерууд ингэсэн. Би энийг энэ дээр ноц бишвэл. Ноц биш. Би тэгэл Австралиас нэг оюутан ирсэн тэгэл нэг 70-80 сая төгтөл байлуу да. Тэгэл би өөрөө хэмээр байгаа. Тэгтэл бажт нь 200 сая хавцаа олж байдаг. Тэгээд би энэ айдиагаа титэй ер нь гэж ширэлцэн. Гэхдээ тийгээс би мэдээж нэг ч цоос авахгүй. Тийг надад юу хэрэгтэй вэ гэхээр operation skill, talent. Тэгээ of course миний тэг long term partner болж чадгаар personality-г би харж байгаа. Тэгээ хүүний зам чанарыг. Тэгээд хоёр дахь биш гурав дахь партнер маань Батуна гэдэг Батхтхыг санал тавьж байгаа нь мэдээж short budget. Хоёрдугаар тухайд миний найзалж ирсэн тухай Шангилаа аваар манай Батунаагийн Шангилагийн Rolex-д ажилладаг. Тий. Тэгээд Rolex-ийн хамгийн анхны Монгол ажиллаж гэж байна. Одоо 8 9 төгсөлтэй ажиллаж байгаа. Тийм байна. Маш тууштай ажиллаж байгаа. Би тэрийг нэгдүгээрт үнэлж байгаа. Хоёрдугаар найзууд дунд ингээл хүн болгол өөр юм гэсэн зан характертай. За чи юм штэ, тийм штэ гэл те. Тэгэл нэг орой найзуудаараа шоудаа маргааш ингээл ажилдаа тасалж уулздаг ч юм уу. Батунаа тийм байна. Nice. Бүр яг л ингээл зогсдог, яг л яажсэн ч ингээд цагийг бол цагт нь барьдаг хэлсэн үгнээс зүгддэг. Тийм зан чанарыг би найзлаад бас нэг удааг байсан ч гэсэн ер нь олон харцсан байсан. Тийм учраас би Батунад саналыг тавьсан. Батунаа ч гэсэн өөрөө маш гоё хүлээж аваад. Тэгээд би Батуна энэ T2-тойгоо нийлсэн болоод бицэг гэдэг юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүртэл байж байгаа тийм. Одоо хүртэл ингээл гурлаа ингээл маш гоё. Энэ эм банкны хоолойг хийгээд байдаг гэдэг юм уу? Мөн. Тий гэдэг юм ихтэй тийм шүү. Тий. Манай тий чинь айгу одоод. За ингээд Бицэнко анх үүсгэн байгууллаа. Ер нь бол 200 саяар бүтцэн. Тий. Ер нь бол тэгээ. Тий, ер нь бол жижигхэн яг тэр нөгөө орох материал гэдэг ч юм уу. Тэгээ бидний хамгийн өнгө өрөнгөтэй манай culture байгаа юм. Хүүхдүүдэд бид нар бүгдийг ямар ч experience-тэй хүүхдээ авч байгаагүй. Бүгдийг нэг цагаанаас харж байгаад бид нар ихнээс нь бидний яг тэгэхээр одоо Монгол байгаа culture-ын хүн аваад ажиллах гэхээр ийм л яддаг шүү дээ, ингэдэж шүү дээ гэдэг л яриад ажлыг нэг ингээл нэг ийм л байх шүү дээ гэдэг. Манайх бол нөө ийм байх шүү дээ. Ийм болгомоор байна. Ингэмээр байна гэдэг тал дээр л эхэлж байгаа. Адаглаад хүнд усаар үнгүй үйлчлэх гэдэг соёлын үгүүд бид нар усаа зарах юм бол common эн чинь жилдээ бодох юм бол 30-40 сая төгрөгийн revenue бид нар шууд алж штэ. Эргээд бид нар ус үнгүй гэснээр юу авч байгаа гэдгийг бас хүмүүс ухаардаг. Тэр хүнийг усаар бид нар угжаад байх тусам тэр хүн эрүүлжээд байна. Тэр хүн маад удаан суун. Тэгээд эрүүл гараад явна. Согтч тасарч соёлын асуудал байна. Эрүүлэндийн асуудал болж байгаа. Тийм бүр. Австрали амир юу яадаг штэ. Хэрвээ тэрийг бааранд ч ингээд тасраад унаад асуудалд орно штэ. Тэгэх юм бол үйлчилсэн үнийн $20,000. Байгууллагын дахиад үнээр тооруулаад. Тэгээд нам ахмалж авах хэрэгтэй. Тэгээд заавал нөгөө сертификаттай байх хэрэгтэй үйлчлэгтэй. Тийм. Ерөөсөө би одоо бас жижиг ажиллаж ирсэн те. Баарнд юм уу, ресторанд ажиллахад хүнд халуун хоол юм уу юугаар үйлчлэхэд RSA гэж бидний түрүүний ярьсан юм. Тэр нь responsible service alcohol гэж байгаа байхгүй. Би одоо нөгөө нэг архиар үйлчлэхэд хариуцлага гэсэн утгатай үг шүү дээ. Энэ гурван чад байна л тийм. Тэгэхээр хариуцлагыг бол манайхан бол одоо байгууллагт нь үүрүүлдэг бас. Тэгээд сохтуу хүнд
архиар үйлчлэхгүй байх эрхтэй гэдэг ийм хідэн журам залтууд байдаг. Нийслэлээс гаргацсан. Нийслэлээс юм уу одоо юунаас би бас тэрийг бас ойлгох. Хэрэгждэг юм уу? Үгүй яг хоо хэрэгжилтэн дээр бас саармаг л да. Тэгээд нөгөө талаа хариуцлага дээр бол амар өндөр шаарддаг. Тэр хариуцлага бүр хитрхи бүр өндөр хариуцлага. Энэ одоо манай баар эрхэлж байгаа хүмүүстэй хитрхи орж ирдэг. Манай дээр янз бүрийн болонгууд л бид нар л буруутай болно. Харин тэгээд хөөөвчлээ яагаад тийм. Тэгэл ерөөсөө одоо хүүхдийн зуучин таад мэднэ. Ингээл баарны гудам шүү дээ. Үүслийн нэг газар гудам. Гэтэл баарны гадаа болсон асуудал ч гэсэн манайтай шууд холбоотой байна. Австралид л одоо өөр улсд бол би Австралийн жишээ одоо тэнд дуудсан гэж байгаа шүү. Ерөөсөө асуудал гарах юм бол шууд баарны сүд гаргаал гадаа нэг асуудал шиг. Гадаа паблик те олон нийтийн газар дээр бол хамаагүй гэдэг. Манайх бол тэр газраар үйлчлүүлээд гараад 50 м дотор радиус дотор асуудал үүссэн бол манайх. Оо буруу. Тийм. Тэнгүүд одоо энэ хажуудлын өөр газараас нэг сохтон хүмүүс гараад энэ чинь сохтон хүмүүс гараад гудамд муудалцах юм бол хоёулаа чи мэдүүлэг өгөхдөө чи хаана үйлчлүүлсэн сүлдгээд ингээд тэгээ хоёр тал дээр нь тоглол ирдэг. Оо ясаа. Тийм. Тэр нь бол бүр маш хатуу. Нөгөө талаа тэгэхээр бид нэр айгүй бас хариуцлагатай байхыг шаардж байгаа гэж би ойлгож байгаа. Би буруу талаас нь үлдэж авдаггүй. Бид нэр гэх юм бол энэ хүмүүсийг тгий согттлно. Тийм аашаа 10 гартал нь үйлчлэх шаардлагагүй. Нөгөө талдаа усаараа сайн үйлчлэхэд ямар ч сайн ус суухад тэр чинь бас тань шүү дээ. Хоошоо айлууд хийгдэж шүү дээ тэр хүний. Гэхдээ бас одоо мэдээж нэг байгууллагын талаас хичнээн ингээд энийг мөрцсөн ч бас манай хэрэглэгчдийн соёл өөрчлөгдөх хэрэгтэй тий. Гэхдээ өөрчлөгдөж байгаа гэж харж байгаа. Одоо коктейлийн соёл орж ирэл өөрчлөгдөж штэ. Одоо хэмжээг нь тэр нөө шилэн тавиал бүгдээрээ гоо. Цагаан арх виски гэж хоёр сонголттой байлаа шүү дээ. Шилээр нь тавиал хуваагалуудаг. Тэмүүд сая одоо мега дахиад нэг бизнес ингээ ярихад Канта гэд одоо Монголын бараа номер 1 нагтлаб бар байгаа тий. Тэр нэгдэж байгаа. Тэр бас ингээд дахиад өөр концепттэй тий. Одоо гадна дотны хамгийн том дижейнер одоо Канта бар л ирж байгаа шиг байна. Тий. Тэр нь л ингээд хэдүүлээ шилжилтээ тий. Тэр бас ер нь Bitsy & Co-гийн партнершип хамтдаа үүсгэсэн зүйл үү эсвэл дахиад тусдаа төсөл юм уу? Тэрнээс яг уу ийм Bitsy дээр бид нар маш гоё structure бий болгоод авсан юм. Менежмент дээр. F&B хэрхэн яаж менежмент хийх вэ? Тэг яг экспертүүд цуглалцсан байна тий. Маш гоё юу. Би яг өөрөө л яг нөгөө нэг менежмент талдаа ер нь их юм явуулж байгаа. Яг front line бол operation тал дээр бол манай T яваад. За тэгээд нэг гүйцэтгэх захирал компани юм дээр бол манай Батун аваад. Хариуцлагатай үнэ тавих хэрэгтэй шүү дээ. Би ч яг тэр өөрөө маш их үйлчлүүлэх дуртай үйлчлүүлдэг хүн. Нөгөө талдаа их сэтгэл хөдлөлтэй. Тэгжиж бас энэ нөгөө маркетинг удирдсан. Тэгэхгүй ингээл нэг яг юм төв зараатай яг юм захирал байгаад байх юм бол манай бизнес ч айгүй хэцүү. Яг нэг дэлхийд дахиад адилхан юу гэхээр 6 сартаа нэмэх 6 сар таасах. Тийм бизнес. Яг модель нь. Тэгэхээр хасгаа баг барьж чаддаг, нэмхээ өндөр барьж чадчих ашигтай явдаг бизнес. Бүр тэгж яа тийм үйлрэл жилээр ерөөсөө угаас тэгж энэ бол угаасаа тогтцоо F&B буюу хоол хүнс ялгаа. Сарын манай Монголын сарыг хэлээд байна шүү дээ. Аль 6 сар нь нэмэх, аль 6 сар нь хасах. Тэгэл 11 сараас онолт орж ирнэ. Тэгэл 4 сар, тэгэл 3 4 5 сараас явах тий. 1-2 сар бүр ингээл байхгүй шүү дээ. Саяных дээр бас нэг гоё юм хэллээ л дээ. Яг өөрөөр бол одоо энэ partnership гэдэг энэ хамтрал дээр зарим хүмүүс ингээ өөртөө ижлэхэн хүмүүс хайгаад байдаг те. Нэг санаатай юм хүмүүс гээд тэгмэд яг хамгийн гол юм бол partnership дээр бүгд өөр ролтой, өөрөөсөө ролыг ойлгоцсон ийм өөр хүмүүс нийлжиж хамгийн амжилттай байна. Тийм шүү дээ. Угсаа тэгжил partnership гэдэг юм хамгийн чухалчтай шүү дээ. Чи өөрийгөө компетент тавьчихдаг чи партнер биш шүү дээ. Чи яг өөртөө адилхан үнэтэй. Тэрний онд чи илүү ажиллаад тэр хувиа чи өөрөө гаргасан дээ шүү. Нөгөөдөө чи өөрийнхөө чадахгүй юмыг нэг хүнээр орлооч тэр хүнд байхгүй юм надад байгаад тий надад байхгүй юм тэр хүнд байхгүй гэж чинь партнершип болж байгаа. Мэдээж тэрний хажуугаар ideally lifestyle тэр үнийг хардаг үнцэн нь чухал. Гэтэ эцсийн бид нэр бизнес хийж байгаа шүү дээ. Тийм яг зөв. Бизнест орж байгаа хүмүүс бол тэр нэг үнцэг рүү харна уугүй байна уу энэ концепт яг ингэж явах хэвээр энэгээр нь явуулъя. Тэгээ эцсийн бүлэгтээ хэдүүлээ numbers ярих хэвээр. Тоо ярих хэвээр. Тэр за тэгээд Bitsy би ингээд 2 жил гаруй ажиллаулаад бид нэр ажиллаулаад тэгээд би Канта гэдэг төслийг биелгэсэн. Тэгээд тэр төслийг бас яг фаунд хийж зохиогоод тэгээд надад бас манай партнер тулгаагаас санал авч ирсэн тухайд коктейл бар хүүхдийн зүг бас хийвэл Bitsy коктейл бар байвал гоё юм байна гэдэг.
Тухай цаа чи өөрийнхөө зүг гэдэг night club-ыг expansion юу их Хэлэх гээд байсан юм тийм. Тэгээд хэлтэн дээр нь үгүй ээ. Зүг төлөхгүйгээр арай өөр концепт юм хийя. Тэгээд би Монголд клубд бол хүмүүс яд хэрсэт аваад эсвэл техник дээр шот татна, эсвэл жин тоног гоо. Тийм. Ерөөсөө энгийн тийм. Өөр юм байхгүй. Би болонгууд night club яагаад бицэд гардаг шиг гоё коктейл ууж болохгүй. Гоё коктейлтэй шоуд маа шүү дээ. Тэгээ гоё хамттай юм тэгэл дандаа яраагаад энэ хатуу юм бол жоох явж байгаа л нэг мэдсэн тасарцсан тий. Эсвэл нэг мэдсэн ингээ муудцсан. Яг өөрөө бүтэн коктейл чи аймаг өөрөө контролж болдог байхгүй. Тэр боломжийг олгодог. Тэр боломж яг тэр хүн коктейл гэдэг чинь хүнтэй шууд харилцдаг. Манай бартендерүүд шууд харилж та ямар юмнаас харшилтай бас эхэлдэг. Та ямар юмны уух юм дурггүй вэ? Ийм жимсэн та дуртай юу дурггүй юу? Та цитрусны амтанд дуртай юу? Гэдгээс бүх юм эхлээд тэгээд тэр хоёр хүн найз болдог байхгүй. Найзлдаг хүн чинь одоо заавал уухад найз хэрэг байхгүй байхгүй. Одоо манай бицгийн концепт ч өөрөө тэр заавал уухад найз хэрэггүй. Бид нэр тэгээд тэр жижигхэн газар ийм шахаж хүмүүсийг суулгаад байгаа нь энэ community бици гэдэг нэр нь ч байгаа байхгүй өөрөө. Тийм шүү дээ. Бици гэдэг энэ чинь жижигхэн бяцхан гэсэн үг шүү дээ. Бици spider гэж жоох хүүхдүүд дөө байдаг шүү. Бици гэдэг нь жижигхэн tiny гэсэн үг шүү дээ. Жижигхэн. Тэгээд ant.co гэдэг нэг нь болгоод community гэж байгаа байхгүй. Маш жижигхэн тэгээд энэ гоё community. Найзтай ч бол найзгүй ч бол гэхдээ ямар ч үед бицэд ороход чи адаглаад бартендертэйгээ найзлаа. Найзлаад гоё юм уу? Эргээд бартендер чинь гоё өөрөө туршсан гоё шинэ амтаа менюд гаргаагүй ч гэсэн хоёулаа нэг амсаад шатлаад үзье. Гэх мэтчлээ. Тэгээ хүн хаалаад тэр хажууд нь бас яг адилхан хүн байжвэл найзлна. Тэгээд энэ бизнес чинь айгуу гоё ийм relationship үүсээд байгаа байхгүй хүмүүсээ. Аймаг гоё бизнесийн яриа ярьж ин өдөр орж кофе уунгаа удаан уулзаагүй найзтайгаа ярьж чинь. Тэр бүх боломжийг энэ F&B байгуулагч нь байгуулж чинь тийм. Тэгэнгүүт яг го бицээ нөгөө тухайд яг нэгдээд нэг ихний 3 жилдээ бас very busy амар busy ажиллаад манайх ч 100 патио гардаг. Тий. Тэгээд бас л busy байгаа. Тэгээд бид нар ерөнхийдөө жоохон хийх шаардлагатай болоод. Тэгээд бицгээрээ хэлэх тухайд яг боломж байгаагүй. Тэгэхээр надад санал тавьсан маань партнер маань тэгээд бит хоёр партнерлаад Kantag фаунд хийгээд ажилласан. Kantag-ийн менежментийг манай анхны бицэг менежмент авч явдаг гэсэн үг. Тийм биш үү? Менежмент тэгжиж яг энэ тэр соёл орж. Тэгэхгүй бол тусдаа дахиад захирал зоогоор тусдаа нэг өөр юм зоочгоор тэгэл нөгөө нэг өрсөлдөгч компани болох гэдэг байгаа байхгүй хоорондоо. Гэтэ миг одоо энэ коктейл баар ингээд анх байгууллагатад те хүмүүст хүртлээ нэг хэцүү шттэ ер нь бол хүмүүс мэдхгүй бол гарч ирж штэ эхлээд бол хамгийн анх тэр ер нь яаж ингэж ер нь ийм viral ч юм уу те одоо тэр хэсгийг ингэж хүмүүст их таниулах ажил нь ямар ялгарлаар за мэдээж энэ соёлын ялгарал коктейл гэж өөр л байна л да. Гэтэ ер нь ямар чиглэлээр хүмүүст хамгийн хүрч чадсан бэ? Ер нь яаж юм? Манайх ер нь бол 80% манайхыг ойлгож байгаа хамгийн ихний жил ойлгож манайхыг бас нэлээд амжилттай явахад толгуур болсон хүмүүс бол Монголд ажилладаг экспат. Том Рио Тинтэй ойдлоход ажилладаг American Embassy, German Embassy ялгчиж шүү. Яа тэгэхээр эднэрийнх нь эн чинь жоохноос өссөн соёл нь байхгүй энэ жижигхэн паб чинь. Тэгээ day drinking гэдэг юм чинь. Ялангуяа англичууд тэгээ баг грац. Тэгээд бид нар чинь нөгөө нэг тухайн үед яг бас Монголын чиж Монголынхаа нөгөө нэг пивийг сурчлах гэдэг юм бас менталити байгаагүй. Яг тэр гадны австрал тэр Aussie wine тэр англичууд эргэлдэг, америкчууд эргэлдэг aviation gin дандаа тийм нөгөө нэг гадны үнэтэй тэр бүтээгдэхүүн яг Монголд орж ирэхдээ үнэтэй болчихж байгаа шүү дээ. Жин бол яг гайгүй юм байгаа байхгүй. Тэгээ манайх чинь тээвэрлэж ирсээс хавуулаад нэг онцгой томатор гэл архин дээр өндөр байдаг юм байлээ. Тэгээд үнэтэй болчихдог. Тэгээ Монголд орж ирэнд үнэтэй бүтээгдэхүүн болчихдог тий. Тэрнээс тэнцээш зөндөө газар байгаа шүү дээ. Sky Walker байгаа. Дахиад тэр 2-3 давхурт нь баахан. Кигай агастаа гэл ингээд тэгэл наадам өөртөөх нь бас том юмуд байгаа. Тэгээд яг гадныхан бол нөгөө талдаа манай нөгөө хүүхдүүдийн бас үйлчлэл гэж юм байна. Соёл гэж юм байна. Тэгэл одоо нөгөө нэг манай баарыг одоо хийгээд сурцсан, лаг болцсон залуучууд маань бас би ганц хоёр ярилцлагын сонсохоор манайх нөгөө үүднээсээ ухтаж аваад энэ юмсэглэл буцаад үдэх хүртэл энэ бол миний responsibility гэж яриад байгааг. Айгуу гоё одоо ингээ гоё яриад нь шүү дээ. Гоё хийгээд чадаад байна. Зүг шүү дээ. Тэрийг чинь уусаа 21 онд бид нэр хийсэн байхгүй. Гэтэ бид нар яг тэрэн дээр хийснээрээ зөв бид нар бенефит авчиж байгаа. Тэс нөгөө талдаа бас юм соёл түгээх гэдэг тал дээр бид нар бас айгуу муу ажилласан байлаа. Нөгөө талдаа би бас тэрийг яагаад бидний үе заавал хийх ёстой
Би тэрэн дээр надад жоохон баха хүмүүс л бидний хүмүүстэй тэргүүрээ мархахдаг юм билээ. Би бол нэг бэлэн амар өндөр демандтай тийм газар л өршлөхийг хүсэж байгаа. Тэгэхээр шинээр юм хүмүүст ойлгуулж ингэн гэдэг чинь өөрөө энэ бизнесээ өөрөө алдаг амар удаа сунжруулдаг operation cost-ыг ихсэгдэг амар хэцүү зүйл байхгүй. Тэр чинь нэгэн газар хийчдэггүй бөөнөрөө энэ чинь алсаараа хугацаагаараа хийгддэг зүйл байхгүй. Энэ экспатууд одоо анх орж ирж исэн гэдэг чинь тэр бол яг ингээ орлогыг жигд явуулахад бол нэлээд нэмэр болсон баг тийм. Гэхдээ миний хараагаар Bizenco тэгээ Kanta яг юм тренд байлгаж чадаад байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ би болохоор бодохдоо байршил гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь сая яг бямаг хэлж тэнд зөндөө олон өөр газрууд байдаг мөртлөө нэрээ тэд нар бол тийм амар трендэд байж чадахгүй байдаг. Тэгээд дөнгөж нэгтгэхдээ яг трендийг авах бол за байршлах байж болох баг. Гэхдээ энэ трендийг 5 жил ингээ барай унахад нэг юм secret notes юм байгаад тах шиг байна л да. Тэрийг би илүү бямба юу гэж бодож байна гэж ихлэ асуучаад тэгээд тэр нь зүв байна уу гэдгийг мегагаас баталгаажуулвал гэвэл. За нэг надад бол яг нэгдүгээр тэр коктейлний соёл бүр эрс ингээд дээшлж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи тэнцээ ороод яг хүссэн юм аа хүссэн хамтаа ингээд уучлж болж байгаа. Хоёрдоо тэр нөгөө нэг ус өгжиг энэ сервис чинь айгу дээшлүүлээд гэж байгаа. Гуравдаач одоо тэр Кантагийн хөгжим бол хааж ороо сонсохгүй хөгжим Кантад явна. Тэгэхээр нэг тийм яг тийм нэг чиглэлийн надад тэрүүгээр барьсан юм санагдаад байна. Тэгээд мэдээч орж байгаа энэ атмосфер чинь айгу чухал байгаа. Ямар үйлчлүүлэгч тэн чинь хамт үйлчлүүлээд байгаа гэдэг чинь айгу чухал байгаа. А тэрнээс биш ингээд бас жоохон тархамжгүй хүмүүстэй яг нөгөө нэг шилээр нь тавьчаад уудаг хүмүүстэй хамт ингээл тэнцэнэ ууя гэдэг бол нийцэхгүй шүү дээ. Тэр тийм үйлчлүүлэгчдийн бас характер жоохон өөр байлгах чадсан. Одоо гэдэг юм уу? Коктейлийг бол коктейл юм ус өгдөг болохыг бол окей трендийг сет хийхтэй гараад ирж байгаа. Гэхдээ шууд араас нь ингээл бүгд дөөрөөгөл явчих болно шүү дээ, тий. Тэгсэн ч гэсэн яг энэ шиг ингэж ялгарч гарч ирэхгүй байна шүү дээ. Яг хоо тий дөөрөж болно шүү дээ. Угаасаа манайхан ч монголчууд дөөрөхөр алддаг шүү дээ. Тэгэхээр би тэрийг хэлж чадахгүй тий. Харин яг гэхдээ сая дараагийнх нь юу байлаа? Гурав дахь нь болохоор дуу байсан тий. Тий. За дуу бол ялтчихгүй. Тэгээд тэр орж байгаа хүмүүс тий нэг юм community гэж яриад байгаа тий. Тэр бас тий надад тий. За тэр хоёр бол надад бас тий хоёулын зүг. Гэхдээ яг хоо түрүүний зүгээр ус гэдэг нэг жижигхэн жишээ бол харагдаад байна шүү дээ. Усыг одоо үйлчилдэг. Усыг хэрхэн яаж үйлчлэх вэ гэдэг бас. Амар том философи байгаа юм. Гэтэ амар simple tip. Яг энийг одоо тэгээ дараа нь хүмүүс үзэх бах. Шинээр юм хийх гэж байгаа хүмүүс хэрэгжүүлээд аваарай. Nice. Юу гэхээр усыг яаж үйлчлэх вэ гэдэг юм. Хүмүүс шүү дээ, би одоо ингээд одоо өөрийнхөө ажилчдыг таад ингээд ойрхон ширээгээ тойроорой гэх одоо бүх менежертэй хэлдэг бүх шүү дээ. Очиод хэрэгтэй юм байвал асуугаарай, дууссан бохироо байвал хэлүүлтгүү авчаарай. Хүмүүсийг битгий гарын үргүүлээд дуудуулаад байгаарай. Өөртөө гүйччихэд үйлчлээрэй. Танд хэрэгтэй юм байгаа юу гэл. Ингээд би эхний жил амар их ингээд яадаг гэсэн сүултээ нөгөө амар чухал ярианд орцсон ингээд тий. Уухам талдаа орцсон, жоон дуусгаад ч юм уу тэгж яхад нөгөө маш чухал ажил хоорондоо яриад тэр чинь хүмүүс чинь чухал юм ярьж байгаа шүү дээ нөгөө. Тий. Уухам ярьж байгаа амар чухал ажил ярьж шүү дээ. Өчнөөл бизнес, өчнөөл амьдралын зовлон, жаргал бүх юм явж ангууд нэг хүчээл та хоёр маань яаж гайгүй юу гэдэг интерапт хийгээл тий. Инх нь бас өөрөө юу байсан. Тэгээд би энийг үгүй яасан гэхээр би Бицигийнхаа 2 дахь жилээс ахуулаад 7-8 хүүхдэд бүгдийг дагуулад Азийн шилдэг 50 баар гэж ихсаалт өгдөг. Юу нь бол энэ 500 баар ахгүй. Тэгээд эхний 100-д орсон супер. Тэгээд доошооч ихсдэг. Эхний 50 бол тасарцээд байгаа ахгүй. Тэгээд бүгднгээр Сингапур, Бангкок, Хонконг бүгдээр бид ингээ 10 хэдэн бүрэлдэхүүнтэй жил болго явсан. Тэгээд яаж үйлчилж ийн хармаа гэдэг. Тэгээд бүгдийг дагуулад яваа. Яг нь эдгээр чинь тухайд Монгол улс нөгөө нэг эдийн холбооноос ч юм уу хэдэн том брэндүүдээс компаниудаас нөгөө коктейлийн юунууд яадаг тэмцээн болдог. Тэгээд тэмцээнд ороод шагнах юм, ороод төрүүлээд ингэх юм бол би та нарыг ингэ шүү гэдэг юм уушуул өгдөг би манай компаниас. Тэнгүүд нөгөө чинь тэмцээнд маш сайн бэлтэн. Story telling энэ дээр бид нар бас зарим юм дээр ажиллана. Тэгэл ер нь 3 жил тасраагүй шүү дээ. Бүх тэмцээнд төвсөн шүү дээ. Тэгээд та нар дүүл ингээ тэгэл Болсон ч тэмцээнд төрүүлсэн, Johnny Walker ч төрүүлсэн. Юу ч үл ер нь тэгэл төрүүлэл эсвэл 2 доор очиж тийм юм. Ер нь нэлээд амжилттай явсан тухай тэгэл. Зүйлдээ төрүүлдэг гэдэг аавна гэдэг юм чи айгу easy болол. Тэгэл дараа сүлдээ Kanta энэ хоёр чи хоорондоо хэлж хамаг тэмцээн хийсэн тий. Хооронд нь өрсөлдүүлнэ гэдэг чи айгу гоё юм байна. Тэгээд усыг яаж үйлчлэх хэрэгтэй вэ гэхээр би нөгөө нэг хүмүүсийн ширээн дээр ингээ асуудал үүсээд ирснийг ерөнхийдөө анзаараад усыг яаж үйлчлэх хэрэгтэй гэдгийг би ер нь ингэж ойлгосон. Гадны бас бартендерүүдээс бас тэр типийг авсан. Усаа хүмүүсийн усыг ингээд дүүргэх хэрэгтэй шүү дээ. Усаа ууччих шүү дээ.
Тэнгүү тэр хүмүүс тэр юм асуухгүй усаа барьж очиод усын дүүргэнгээ тэр хүмүүсийн юу ярьж, чухал юм ярьж бол интерапт хийхгүйгээр тэр ширээн дээрээс бүх инфог авах хэрэгтэй байхгүй. Би энэ ширээн дээр юу хэрэгтэй байна, юу хэрэггүй байна гэдэг юмыг тэр хүмүүсийн яриаг таслахгүйгээр яриан дундуур нь гэс сэмэрхэн усаа хийчихэд тэгээ явахдаа энэ ч ийм дутуу байна. Тэр бохирон дуусгах юм удахгүй ирж авах юм байна да. Эсвэл усаа ингээ бохирын чимээг хөшиг авахад энэ хоёр хүн юм ярьсаар ямар ч distracted болохгүйгээр юм яриад үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ усыг үйлснэ гэдэг соёл байгаа ч тэгэхээр. Тэгэхээр одоо манайхан хаяа залхуурч зарагдаад байдаг. Ингээл нөгөө юм фильтртэй юм шилтэй усаа ширээн дээр ингээд бүгд ингээд тавьчих өөрсдөө гэдэг. Чи ямар залхуу юм бэ? Эний чард ийм философи байгаа гэдгийг ерөөс ойлгохгүйсэн байгаа байхгүй манай шинэ хүүхдүүд маань. Тэгээ би ингээд бүгдэнд нь манайхан ч ингээд нэг улиралд нэг тренинг орно эсвэл зүгээр ингээд гоё ярилцсан хоорондоо сууж бондинг юм. Тэрэн дээр бид нар ийм юм ярьдаг. Ийм комплейн гэхээс илүү ийм дээр сайжруулах хэрэгтэй. Гадныхан ингэж ажилтдаг юм шүү дээ. Та нар өөртөө явж үтсэн биз дээ. Энэ жоох хүүхдүүд төр явж үзэл бид нар шиг нөгөө нэг ийм энийг хийгээд ингээд бас үтсэн байхгүй боллоо нөгөө ийм пикап хийх скил нь бас жоохон муу гадаг юм болов гэж зарсан. Тэгээ одоо ингээд бид нартай ажиллаж байгаа 4-5 жил тусгасноос нь ажиллаж байгаа бас хүүхдүүд байна. Олон жил сураад гараад өөрсдийн бааруудаа нийцсэн хүүхдүүд байна. Тэгээ тэр тулгаа гэдэг партнер ч гэсэн яг тэр expansion дээр нэгээтэй хамтарч байгаа нь бол бас өөрийнх нь хувьд ч гэсэн айгүй гоё партнершип үүсгэж байгаа байхгүй тий. Стратегийн хувьд. Тэр тал дээр надад байхгүй юм тулахад байгаа нь юу гэвэл night club experience талтай байна. Тийм. Тэгвэл operation энэ шинэ уухны соёл гэдэг experience-ийг манай хүн бас надаас олж харсан болов уу гэдэг. Тийм арай аль талаасаа ингээд шоу нийлж. Тэгээ аль алдаа давуу тал юм үүсгэж байгаа гэсэн. Тэгээд Kant-ыг юу нь бол 22 оны төгсгөл. 22 онд. 22 оны 19 баг 13 гэж. За тэгэл number 1 клуб болсон да. За яг хөө тэгээд number 1 яг number 1-ыг яаж тодорхойлж байна? Гэхдээ одоо тэгэл тодорхойлохдоо Монгол ер нь яаж тодорхойлдог вэ? хөгжим болон уур амьсгалаар юу ингэдэг night club-ыг бол яг олон улсад бол яаж тодорхойлдог гэхээр олон улсын ямар ранктай DJ хичнээн өгөөж хэлсэн байх. Тэрүүгээр тэг Кант соло бараг зөндөлт гэсэн баг та. Одоогоор бол олон улсын маш олон DJ хавчилсан клуб бол зүүгийн дотор байдаг айсүр. Тийм айсүр тэгж явт юм уу те? Тийм ер нь бол DJ тоогоор бол зүү бол хол хийсэн шүү. Тийм үү. Амар хүмүүсийг авчирсан. Тухайд манад мэддгүү. Тийм. Тэгээд одоо нөгөөтг нь бүр нөгөө Ibiza паша машаад алаад байдаг. Монголд аль эзний ирээд нөгөө зүү айсан бүр ингээд алдсан байгаа даа. Мэддгүү байж. Арын өрөөнд офсын өрөөнд нь танаа энэ хан дээр байгаа энэ зураг шиг хар цагаан ингээд баг миний тоосноо 60-аад байна уу 50-аад DJ-ний юм лист энэ зураг 9 DJ-ийн бүх зургууд тооцсон байна. Гэхдээ электроник хөгжим талдаа нөгөө талдаа илүү хард, илүү техно талдаа. Айсууч угаасаа тийм газар шүү дээ. Манай яг хөгжмийн урсгал коктейлтойгоо урьдчилах хэрэгтэй учраас би илүү зөөлхөн хаус байх хэрэгтэй гэж ерөнхийдөө бид нэр тодорхойлсон. Тэгээд дотроо бас аялмаар байгаа байхгүй. Манайга ч нөгөө аялдаг баа хоп хийн гэхээр нөгөө манай төгжээнээс авахлаад нөгөө зардлуу худлаа юм байл шүү. Яг баа хопыг яаж хийдэг гэхээр нөгөө Хонконг, Монконгт одоо Бангкокт яаж хийдэг гэхээр тэр гудамж тэр чигээрээ ингээд гой баарнууд байж идэг. Хоёр алхаад ордог. Эсвэл нэг ардминууд холдоо ардминууд алхаад орчдөг. Тэгээд ингээд ерөөсөө ядрахгүйгээр бүх баараар орчих боломжтой. Манайх чи Шангрилагаас таксид шүү дээ. Тийм. Тэгээ баанууд чинь гоё юу бартендер нь өөрсдөө аваа явчихна бүр. Тийм ингээд нөгөө найзуудынхаа газруудаар ингээд оруулаад. Яа Монгол бар хаб хийж үзсэн. Хийх гэж үзсэн. Би хоол. Тань тийм нөгөө хуучиг хамаад дээр нэг захирлуудаар байдаг нэг гараад гиснэ уш ингээд гоё бар хаб хийлдэ те ингээд гоё газрууд байж. Тэгээд эхний газраасаа гараад дараагийн газар руу явахдаа таксиж байгаа байхгүй те хүүтэн бүүд ингээ күрт хөмсөж байгаа шүү дээ те тэгээд салхинд пар зохиолж байгаа шүү дээ те дараагийн газараа очиод ширээ хүлээж байгаа байхгүй очиод ширээ хүлээж ширээ гарангууд миний хүлээж байгаа миний нь ирэх гэж нөгөө зөөгч ингээ харахгүй ингээ өө гэдэг ингэсээр байтал дахиад нэг тэгмэд ингээд нэг газараас нөгөө газар руу шилжих хооронд нэг уух юмнаас нөгөө уух юм руугаа залгахын хооронд цаг 30 минут баг ингээд явчих. Тэнгүүтээ дахиад тэндээсээ дахиад нөгөө газар руу яваа ингээд төгжрэл нөгөө юм уу гэл ингээд Монголд бол бас нөгөө юу байхад болох байсан юм шиг л. Гэрэлт гудамжлаа. Эсвэл хүүхдийн зууд дээр л. Тэгээ одоо ер нь тэгээ хүүхдийн зууд чинь л ер нь тэгэл ер нь одоо шауны гудам гэх юм уу зүгээр одоо юу гэдэг. Одоо нөгөө байдаг шүү дээ. Одоо Хонконгд бол Langquafong гэж байдаг те. Бангкокт бол тэр чинь тэр чигээрээ тэгэл бүр утгаалтсан шүү дээ Бангкок ч ерөөс те. Хоёр асуулт байна. Сая мэдээж нөгөө Кант дээр нэг сая асуудал үүссэн тий.
сайн нэг баахан хүүхдүүд тий. зодон Тий 4 жил. Тий нэгдүгээр тэр асуудал та хэд бас гэтээ гадаа нь болсон асуудал бас тагайлхан Тий манай л асуудал та. Тэгээд хоёрдугаар энэ хэрэглэгчдийн бас зан төлөв ямар байна мега яг бас яг би яг хэлгүй. Би яг бас өөрөө бас энэ шоуж мод гэлээсэн л та залуу. Тэр үед чинь Метрополис гэдэг газар байлаа шүү. Тэрнээс өмнө одоо Берланд Лазерланд гэдэг юм одоо би одоо насанд хүрэг байсан гэдэг ах нарын дагаа зүг гадаа ч юм уу гэж очдог тий. Яг насанд хүрсэн үе яг гэх юм бол одоо юу гэдэг биш юу Метрополис гэдэг газар тий. Тэр үед чинь яг бид нар шиг одоо шууд гар утсаар ингээ бичдэг ч юм уу. Тийм байгаагүй. Гар утсаар байсан л та. Гэтэ тэр ч одоо тэгээд нэг юм HD бичдэг камерын сайжраагүй байсан үе ч юм уу. Тэр үеийн зодон бүр амар шүү дээ. Тэр үеийн үйлчилгээ тэр үл амар. Тэнгүүд одоо ч яг өөр болсон. Мэдээж нийгэм өөрөө сайжирч байгаа. Мэдээж энийг өөгшүүлэх гээгүй. Энд бол нөгөө талдаа ч аль талдаа ч асуудал байна. Манайх энэ асуудлыг болохгүй байх 100% биднэрт боломж нь байсан байгаагүй. Биднэрт 50 байгаа. Энэ хүмүүс 1 секунд дотор хоорондоо модалцаа зохиход тэг чи хамгаалагч супермен шиг шууд гарын авчид ингэж барьж чадахгүй. Тэгэхээр энэ асуудал бол энэ үйлчлэгчдийн асуудал байгаа. Энийг бид нэр эскалейт хийхгүй буюу дэврэхгүй энэ асуудлыг маш яаралтай зохицуулах нь бидний хариуцлага. Тэрийг бид нэр маш сайн биелүүлж байгаа. Биелүүлэх гэж ажилдаг. Ер нь бол хамгийн сайн биелүүлдэг газар байх гэж бид нар харж байгаа. Нөгөө талдаа бид нэр хэсэг бид нар бүр дресс код зааж утсан. Тэр нь бол safety талаас байхгүй хүмүүсийн аюулгүй малгай өмсөхгүй үгээд те. Хүүдийтэй малгай өмсөхгүй, сарвчтай малгай нүрээ дарсан өмсөхгүй гэдэг л шаардлага тавьсан. Ягаад тэгэхээр цагдаа дээр бүртгэл яваад ингэхээр найт клабуудаас ингээ хүмүүс чинь тухтай текен дээр юм тавьсан баг зүг нь алга болдог. Тавьсан алга болдог. Тэгээ дараа нь камер шүүхээр нөгөө хүн нүрээ дарсан ийм малгайтай юм хүмүүс. Тэгэхээр бас нөгөө талтай эн чинь бас нөгөө хүн бас тэгэл гэртээ авчихсан шууд 100 гарыг л тарчдаг юм чинь бас соёл шүү дээ тий. Өөрийгөө гоё зүв авч явах, хүмүүс зүв илэрхийлэх, гоё газар орж, гоё мөслүүлэгч учраас бид нар бас тэр хүмүүсийг бас өөрийгөө биелдээд ирэх хэрэгтэй. Ямар ч газар тэгдэг байхгүй юу? Австрали нөө Америк нөө манайхаас өөр газар бол ингээл нэг тавчигтай юм уу бэлтгэлийн явцтай явж ивэл уучлаарай та хувцас олж ирээ гэж буцаадаг. Манайхан биш дээ гадагшаа бүгд л явж үзсэн. Бүгдээр л за гэл хувцас солиод ирдэг байхгүй. Тэгснэ Монголдоо ирэхээр л болчихдог. Та нар энэ намайг юу гэдэг? Чи намайг юу үсгий заах юм бэ? Миний хувцсыг өмсгий заалаа маалаа гэл манайх чинь тэгэл зөндөөл сэтгүүл нэтгүүл юу мумаар зөндөөл нөдүүлсэн. Тэгэл анх нөгөө бодол сервис манайх үзүүлэхгүй. Та грамаар нь аав гэсэн бицэдээ тэгэхэд ойлгохгүй юм чинь цаатлын философи. Ойлгохгүй байгаах нь аргагүй л да яг тэр жишээ нь бид нар өөрсдөө ойлгох хэрэгтэй. Би тэгэл дахиад хэлээ. Бид нар тэр ойлгох юм дээр үнэхээр залхуурцсан гэх юм уу эсвэл тэр их ажил байхгүй амар их ажил. Би тэрийг яагаад бид нар заавал хийх хэрэгтэй ийм ирүү үедээ бид нар ийм F&B бизнес руу орсон бэ гэдэг. Одоо хүртэл ингээл би толгой гаштай шинжлэгдчихлээ шүү дээ. Ер нь бол гэж би харж байна. Одоо тэгээ шинжлээд аваа явж байгаа юм бас хамтагчгүй нэг энэ зах зээлд бизнес хийж байгаа залуустай бүгдэнд баярлалаа гэж хэлээ. Нэр тийм. Маш гоё амжилттай амар аваа явж ин гадаад манай Монголын нэрийг бас дуурсгаж шүү дээ одоо. Тэглээ тий. Маш олон гоё баад шүү дээ Монголд хөөрхөө. Тэгэхээр яг олон гэж яхаар яг ингээл тооцохоор цөөхөлдөө. Тэгээ манай зах зээл чинь коктейлийн зах зээл чинь айгүй жоохон. Яг ойлгож уудаг нэг цөөхөн. Тийм ээ. Манай пив ч юм номер 1 шүү дээ Монгол. Тэгээс гаднаас бас нэр топ 50 баарнаас бартендерүүд авчирч байна. Энд ер нь л одоо маадаг юм баар community үүссэн байлээ тийм ээ одоо. Бартендерийн ингээд холбоо үүсгээд ингээд бүгдээрээ гаднаас хүмүүс авчираад айл ал баараараа ингээд хоп хийлгүүлээд явдаг тийм. Тэгээд яг гоё тэр тэнд байгаа коктейлийн мэдрэмжийг бас Монголд авах боломжуудыг бас нэгд өгсөн. Тийм саяхан ер нь бол хөгжиж байгаа үед бол асар хөгжиж байгаа. Тэгээд яг бицэгээс эхлээл ер нь бол яг хідэн коктейлийн газартай болсон байлаа. Одоо тэгээд зөндөл коктейлийн газар шүү дээ. За одоо ер нь бизнес үтгэхдээ дахиад 2-оос 3 бизнес яригдана. Пол бас мега хөрөнгө оруулсан явж байгаа гэдэг гадны франчайз ороод ирсэн яваад байгаа. Тэрнээс өмнө юун дээр Канта дээр ер нь хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж байгаа юу гэдэг дээр яг эхний 3 жил бол бид нар нэлээд судалгаатай дататай ажилласан. Тэгээд ер нь бол маш их өөрчлөлтсөн. Хүмүүс хоцолтоос ахуулаад биений хилэмж, клаб төрхөнтэй мохоо харцдаг, сохтуурдаг байдал байхгүй болсон. Хоёрдугаарт манайх нөгөө BC дээр ч тэр Канта дээр ч тэр бан хийдэг болсон. Шууд банддаг болсон. Харж хсалтай. Харж хсалт хийдэг болсон гэсэн. Яг л манай Монголд ч нэг юм яг үйлчлэл сураагүй ч юм уу нэг юм
тийм хүмүүс байдیں۔ Мэдээж бүх улсад л байгаа. Тийм л ах. Тэр хүмүүс заавал үйлчлэл сураагүй ээжж энчээ орж иж тэр авираа гарах ямар ч шаардлага байхгүй учраас бити орж ирээ. Бити үйлчлүүлэх гэж байгаа. Яг тэгэхээр биднэрт ч хэцүү байна. Энд байгаа хүүхэн өөртөө тэр оройноо толны өмнө хараад нүрээ бодоод гой даашин зөмсөд өнөөрөө хөгжин гой сонсоод ганц хоёр муугаад гой цагийг сайхан өнгөрүүлэх гэж ирсэн хүмүүстэй бити юм ухаан нэргөө. Ийм ухаан байх юм гээд. Тэгээд ихнээд нэг хэлж үзэн харуулж үзэн дараа нь үйлчлэхгүй байж үзэн дараа нь оруулахгүй. Тийм. Юусоо ийм стептэй явах хэрэгтэй. Тийм. Тэр нь чинь шууд персонал хандаал би энэ дургу байл гэдэг юм байхгүй байхгүй. Коктейл бар болон клуб орлогын хувьд хэр ялгаатай гэдэг юм бол. Орлогын хувьд за ер нь бол хэмжээ өөр шүү дээ. Тэгэхээр шууд бол харьцуулж болохгүй те. Яг гоо харьцуулж болно. Яаж ажиллаж байгаа шалтгаан. Аха. Пассив үгүй. Клуб ч Монголд шүү дээ те. Ерөөс 3 хууд ажилладаг. Тийм шүү дээ. Тийм те. 3 Коктейл бар everyday ажиллаж байгаа. Тэгээд тэнцвүүлвэл тэнцэж болно. Гэтэ энийг бол 100 менежмент хийдэг шүү дээ. 100 менюний марш хийдэг. Маржангаар шийдэн эсвэл ямар бүтээгдэхүүн гаргаж шийдэн. Чи үнэхээр өнөөдөр юу гэдэг хямдхан бүтээгдэхүүнийг заавар маш их зараад average ticket-ийг хэсгэмээр нөсвөл luxury brand-ийг цөөхөн доогоор зараад яг адилхан дүн олох уу гэдэг сонголт байгаа. Зөв зөв. Гадны DJ нэрийг авчирхад тэр өндөр зардалтай. Өндөр маш өндөр зардалтай. Ер нь авчирхад хүндрэлэн зардал дээр л байна. Үгүй networking. Аха. Бид нар өөрсдөө жил болгоо очиж байгаа байхгүй том клубууд дээр одоо гадны Ibiza ч байна уу, Cafe del Mar ч байна уу, Wonder Fruit ч байна уу тий. Том фестивалууд дээр очино, органайзеруудтай уулзсан. Гойн би ч анх энэ юуны коктейлийн гадагшаага нөгөө бартендерүүд авч явдаг мөсийг хахлах гэж амар их зовлон үүссэн баг. Маш их зовлон бид нар өөрсдөө тулсан баг. Бид нар $50,000 зарсан. Зөвхөн тэр трипийг хийх гэж. Яаж тийм их өндөр зардал гарч? 13 хүн тэр 3 орноор хотелтой тэгээд том бааруудад маш их бэлэгтэй очино. Тэгээд бид нар энэ чинс маш их бэлтгэцтэй очиод газ шифт өгөөч. Би хүүхдүүдийнхээ талентыг таньд үзүүлэх гэсэн юм аа гэдэг. Баарнуудын эзэдүүд. Гадаад баарнуудын эзэдүүд most likely хамгийн баарнуудын заа нэг нь хатаглаад өөрөө бартендер гэдэг байхгүй. Яг өөрөө мэрэгчлэлт нь эксперт гэдэг. Яг одоо BC яаж өгсөн шүү. Дуртайгаар юу пашнараа тий. Манай тийч өөрөө яг бартендер сүртэй. Миксожилист хүн. Тийм биш хүн Монголд ресторан ажиллаулаад байгаа байхгүй өөрөө. Баар ажиллаулаад байгаа байхгүй. Өөрөө баар уух юм мэдлэг байхгүй. Тий. Өөрөө тоглооч биш. Тэгэл за нэг хэдэн төгрөгтэй нэг хэдэн ширээ сандал аваад баар зураг хийлгээл одоо мөнгө хүмүүсээр ягаал ингээ хийлгээд байгаа байхгүй. Яг тэр нь ингээд явна. Монголд мэдээж явна. Гэхдээ яг амжилттай явах уу, урт хугацаанд оршин тогтнох уу гэдэг юм байхгүй болчих жоох. Яг тэгэхээр амин зүрх чинь та нар өөрсдөө байх хэрэгтэй шүү дээ энэ бизнесийн. Тий. За одоо тэнгууд сая нөгөө юу орлогын хувьд ямар ялгаа байна гэдэг тест. Гэтэ бицийг хийгээд таар маань одоо бараг 3 жил болж байгаа контакт. Тийм 3 дахь жил дээр. Тэрэн дээр төсөөлөг байсан ялгааны юу байсан бэ? Ерөөсөө үйлчлүүлэгч шүү дээ. Үйлчлүүлэгч. Клубын соёл руу би анх одоо нэвтэрч байгаа. Тэгээ клуб дээр гадны бартендер биш одоо түрүү хэлсэн шиг гадны юу том дижнерийг авчрахын тулд бид нар яадаг гэхээр бид нар бүх юмараа гологддог байхгүй. Хэдэн мянган ордог клубд тоглоно. 2000 шууд бүр тэгээд хөгжим нь юм байх хэрэгтэй, ийм брэнд байх хэрэгтэй, тайвшин юм байх хэрэгтэй. Дугуйлтын систем нь void эсвэл function байх хэрэгтэй. Тэгжиж бид нэр. Void function ч өөрөө хамгийн минимум да 500-аас тэрбум төгрөгнөөр ганц сет нь үлддэг. Дэлхийн номер 2, номер 1, 2 брэндүүд ч үү одоо энэ том фестивалууд дээр мэдээж аудиторийн хөгжмүүд гэдэг DNB дээр Германы амар төрүүд хийдэг юм. Тэд нар чинь клуб электрон хөгжмөөр, хамт хөгжим дууралт өөр. Электрон хөгжмийн хоёр том гоод ч ерөөс тэр ойлгож. Би ер нь тэрийг сайн мэддэггүй байсан. Тэгэл одоо тэгэл би ингээд дүнгийн сочроо оо маяа ямар амар үнэтэй энэ тэгээд энэ хөгжим одоо энэ хөгжмөөрөө мөнгө би чинь нөгөө ханд ингээд юм наахаасаа илүү тоног төхөөрөмж хүмүүстэй юугаа наах хэвээр хамаг хөрөнгөө тэнчнээс юм олох гэдэг бастай тий. Тэгвэл хүмүүс ресторан ягаал амар үнэтэй хамбан хан амар үнэтэй тим юм ичээл нөгөө ханаасаа мөнгө олох гэдэг юм шиг. Ингээд тим алдаа гаргаад идэв үсийн дээр үед. Би чи бол ерөөсөө дотор цэцлэх гэдэг юм байхгүй шүү дээ. Нэг өөрхөн хэдэн үлгүүрний декорны юм байвал тэр бүхэл практикли ерөөсөө бүх юм л ашигламаар байгаа. Хамгийн гоё юм нь гоё тейк байх хэвээр. Тэр тейкэнд сууж үйлчлүүлэх хэвээр.
Техникс мөнгө олж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд тэрийг л айгу ягаад би бас Канта дээр тэр тал руугаа яасан. Гэхдээ Канта ч өөрөө бас том объект. Тэгээ одоо бараг 1000 м квадрат байна уу. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Спорт барыг бид нар хаанаас ирсэн Шанхайд явж байгаад Шанхайд нөгөө залуучууд нөгөө нэг клуб гэхээс илүү их гоё юм хөдөлгөөнтэй юу хийх дуртай болчих. Активититэй уух дуртай болсон. Шоо тоглодог ч юм уу, борд гейм тоглодог ч юм уу, бейсбол одоо буудах. Тэгээд ингээд нөгөө бир монг гэл ингээд нөгөө нэг юм жижиг тоглоомууд байдаг. Тэгээд ингээд активити зүгээр ингээд өөдөөдөөс хараад зовлон жаргал яриад уух биш. Босч явж гоё юм спорт барч өөрөө тийм шүү дээ гоё спорт үзээ. Тэгээ би тэн дээр нэг юм дээр алдаад одоо тэр спорт барыг бид нар буулгаж байгаа нэг жилийн хугацаанд. Яагаад унтсан бэ? Спорт бар надад амар таалагдал. Монголын хамгийн гоё спорт барыг хийнэстэй бүх спортыг үзүүлэл. Тэгэл одоо юу гэдэг те Counter Strike нь байна уу, e-sport нь байна уу. Өстой саксыг, хөл бөмбөгийг, волейбол бүгдийг үзүүлээд 17 дэлгэцсэн мэлгэцтэй дотроо. Үндсэн том юм 800 инчийн том дэлгэцсэн мэлгэцтэй. Тэгэл ингээл 150-аад хүн суудаг, 3 бильярдтай, бүр F1 юм мэрэгжлийн 2 сингасар мэлгэцтэй. Тэгээд тэнцээ бууддаг байдаг, дартс нь байдаг. Тоглоомд нь бол гоё шүү. Стейшны өрөөмөр бүгдийг л тавьсан. Тэгэл гол нь нийгэмдэр би алдснаа яад хүлээж шүүчин гэсэн time zone гэдэг юм ерөөс бодохгүй. Наачтай бодохоргүй юм биш үү? Яасан гэдэг саксны өглөө Монголд 10 цагт гардаг. Хөл бөмбөг нь өөрөөр 4 5 хаах цагт гардаг. Нэрээ. Үзүүлдэг. Тэгээ ямар дарталтын хүмүүст үзүүлээд нөгөө хүмүүс чи яг нөгөө пабдоо яг нөгөө цагтаа ордог үздэг байгаа байхгүй лайв. Тэгэхээр чи хүмүүс спорт бар орхоо болоод яадаг гэхээр төгжрээнд юм уу гэртээ юм утсан дээр чи компьютер дээр ингээд гэртээ суугаад үздэг. Тэгээ Монголд баярлаа Монголц багтаа. Монголц баг манай баарыг нэрээ яг л орой 7 8 цагийн үед ингэсэн манай баарыг нэрээ бас көмө олон сар авч явсан. Тэгээ Монголын багийнхандаа бас амжилт хүсье. Манай баарн дээр ирээд нэрэмжит бас юм хийгээд анхны том мажорт орсныхаа дараа тэгээд гар үсэг зурх мурах биднес бүх бэлгэд урслаа. Манайх Монголын одоо нөгөө туг мөгийг өлгөөд Монголцыг үздэг бас тийм офишиал бааруудын нэмийг болж ирсэн. Тий. Тэгээд бас баярлж явдیں۔ Одоо ч үзэж байгаа шүү дээ манай монголчууд бүгд л үзэж байгаа тий. E-sport хүмүүс кодерт ороод тий. Одоо энэ PC ямар их нэгдэж байна тий. Та нарыг харж байгаа. Борооны дараа мөөх шиг юусэн. Бүгд PC гэж. Одоо ингээд талан даштай. Яг нэг demand амар болчихж байгаа. Тэгээд одоо ингээл тал нь харчигдана. Тэгвэл спортс бар. Наачтай. Тэрийг бас нэр ерөөсөө яагаагүй юм. Time zone дээр л авч байгаа. Тэрнээс бид нэр сервис тэр тоног хөөрөмж одоо юу гэдэг тэр үйлчилгээ юу гэж алдаагүй бүгдийг би бол алдаагүй гэж бодож байгаа. Тийм нүсэр том гоё спорт бар би бас өмнөөс Монголд байсан. Монголд байдаг ус спорт бод жижигхэн хэдэн бильярдны газар ч юм уу тийм л газар байсан. Гаднаас тийм юм судалж ирээд тийм жижигхэн алдаан дээрээс хичнээн тэр бүмээ алдагдлыг хүлээж авдгийг ерөөхдөө тэгэлж суралцсан тэнцээс. Нэрээ тийм байна. FIFA аль оронд болсноос болж Монголд хайп нь өөр байгаад идэв шүү дээ. World Cup жишээ нь тэгэл 3 4 жил 3 4 цагт гарч байгаа байхгүй. Яг ингээ оройн юм дээр таарцнууд нь амар сайн. Хүмүүс чинь тэгж сууж үзмээр байдаг. Зундаа л асарт үзчихин. Гэхдээ манай нөгөө алкоголоор үүсэх цаг чинь шөнийн 3:34 цаг бүхэн гаргасан байна шүү дээ. Тэр спорт бар дээр ганцхан дэлгэц эхэлтгөө нөгөө бусад юмнууд нь байсан шүү дээ. Одоо бильярд ч юм уу ингээд iPhone карт. Тэднэр дээр бол тогтохгүй юм. Одоохондоо гадаадад сая ярьжсэн те монголчууд яваад яг юм гадныхан бол уух гэхээсээ илүү тоглоод хажууд нь зүгээр архи үжидэг ч юм уу те. Тэр нь л манайх шилжээгөө бас байгаад юм гэсэн үг үү? Манайхан арай болоогүй. Ягаад тэгэхээр board game гэдэг зүйлийг тоглодог жижигхэн community байд юм байна. Тэгэхээр бид нэр яаж авч явах болсон гэхээр одоо нөгөө Fuse Night гэдэг юм уу? Нэг attractive байх хэрэгтэй болчиход шүү. Зүгээр шүү спорт бар руу орё биш. Тэнд нэг тим юм болж ин гэж нэг татах хэрэгтэй болчиход шүү дээ. Эсвэл нэг амт хүчмийн тоглолт тайз майзтай ч юм уу. Тэгэл нэг Oktoberfest Mest гэдэг нэг цөөхөн. Тэгээс passive биш болчиход байгаа. Доктортой биш болчиход байгаа. Тэр чинь өөр маш том объект. Тэрний цаана түрээс үйл ажиллагааны зардал тэгэл ингээл нөгөө байгууллага тулгардаг бүх юм явж байгаа явчин тий. Одоо сая шинээр нэгдэж байгаа гэдэг нь ямар төсөл юм бэ? Тэрийг арай зарлах болохгүй байгаа юу? Гой зарлж л та. За одоо юу сарын дараа баг нэгч юм чинь тий. Ер нь л ингэж байгаа. Одоо нөгөө клуб соёл таяж гэсэн тийм мэдээнүүд өрнөж байгаа. Гадуур клуб соёл унжийн залуучууд
шинэ үеийнхэн арх хэрэглэн Аа, за, тийм. багасч ингээл зөндөө юм байна. Монголд бол тэр нөлөөлөх нь харьцангуй болоогүй баг. Тэр чинь манайхаас хэдэн жил тасарсан хөгжилтэй газарт нөлөөлж байгаа юм. Манайд хамгийн ойрхондоо 3-4 жилийн дараа, за 8 жилийн дараа тийм болоогүй. А бид нар энэ одоо хангалттай найт клуб байна шүү дээ, тий. Контент ч юм уу, зүүнч юм уу, айс ч юм уу, хөгжмөр хипхоп залууч байна, электроник техно ч юм, хаус ч юм, тий. Одоо бид нарт юу хэрэгтэй гэхээр одоо би яг өөр дээр л яг миний л амьдрал яваад байна л да. Яг миний насжилт гэх юм уу. Би ингээд яг зад шоуддаг байсүүдээ юм шооны юм зад коктейл уудаг үстэй коктейл хийгээл тэргээ ингээд гоё хэрэгжүүлэл хийгээд байгаа. Одоо ингээд ингүүд яг клабд ингээд ороод би одоо ингээд суухаар бас удаан бас байждаг шүү дээ. Хөгжмөд те. Ингээд гоё суугаад яг гоё үйлчлэг явал гоё юм уугаал ч юм уу те. Ингээд суугаад гэтээ гоё юм уугаж тэр гоё найзуудынхаа олсон амжилтыг хамт тэмдэглээд тэгээд суух юм надад мөч нь илүү гоё яваад байна л да. Тэгээд яг тийм л юм хийж байгаа. За. Тэрний үг гэхээр яг жоохон 70-80-аад оны стилтэй хуучин тийм penthouse стил гэх юм уу. Тийм стил рүү орж байгаа гэсэн үг. Тусдаа энэ privacy-тай тэгээд гоё шампань бартай. Ийм хатуу юм хэрэглэхээс зөөлхөн үнэтэй wine талтай хэрэглэдэг. Жижигхэн байцтай. Хантач тийм нэг давхртай байцтайсэн. Одоо манай алдарт шеф болд манай бицгийн анх тоогооч байсан. Тэгээд кантер орсон. Одоо дараа нь манай Поли шеф хийх юм аа зөв. Тэр газар хаана нэгдэж байгаа бол спорт бар. Спорт бар гэдэг чинь. Тэрийг өөрчлөлтөө шүү. Реновашн хийж байгаа. Тийм. Тусдаа өрөөнүүдтэй гэсэн үг үү? Тийм, тусдаа заалаас бүрдэн. Тэгээд VIP болох юм даа. Тэгээ ер нь бол тэрийг бид нар тэгж айхтар VIP гэхээс зүгээр одоо энэ нөгөө урсгалыг л бодож байгаа. Бид нар шоуны урсгал хүүхдийн 100-д орж ирээд нэг газарт нэг такс төлөөд энэ олон ямиг үүсэх боломжийг бид нар болгож байгаа байхгүй. Тийм байна. Нэг таксаар гэсэн үг тийм. Тэгэхгүй бол одоо нэг газар руу ороод одоо би бол тэгдэг ус дээр ийшээ ингээл оронгод өө чи хүмүүс байна гээл тийж нэг 20,000 төгрөг такс төлчихдөг бүгдээрээ тийм 8,000 ч юм уу. Тэгэл нэг 160,000 төгрөг өгчихлээ ш нэг пип угаа тэгээд 300,000 төгрөг өгч. Тэгэл дараа нь таксидал бөөнөрөөс хөл машин ууц юмч машин таксиж л таа. Нэг газар очил ингүүд энд жоохон бас хөнгөө байна. Үнэтэй газар хаана ингээл хайгаал явдаг байсан үехгүй. Би болонгууд тэр зовлон өөр амар мэддэг учраас нэг газараа ирчээд коктейлийн бол коктейлийн, night club, хипхоп заал хипхоп. Тэгээ адилхан уух бүх юмтай ингээд гоё юм цогцоороо комплекс ингээд гоё хөрвөөд явдаг найзуудаараа за хэдүүлээ энэ жоохон бүзэлчээ тийшээ оръё, ийшээ оръё, гарч ховц үлгээрээс авал манай ч хүүтэн болдог газар шүү, өвөл болдог газар шүү. Тэгэл ингээд такси максинд ороод ингэж явахгүйгээр тэр газараа ирээд бүх гоё юг мэдрээсээ гоё бүх төрлийн гоё амтуудыг бүх төрлийн гоё хүмүүстэй танилцаасаа гоё community-с болоосоо гэсэндээ яаж байгаа. Тэгээд тэр чин настай одоо хипхоп сонсдог гэхэд ингээд хипхоп дуун дээр бүжиглдэг ч юм уу. Тэгэхээр насан жоохон залуучаад байгаа юм байна. За электроник хөгжим сонсоод ингээд явахаар за нөгөө хипхоп байжгаад электроник удаа гадшаа фестивал үзэл явцсан юм чинь нэг 25 мав авцаа насныхан ч юм уу те 25-30. За 30-аараа өрөхгүй мах за тэд нар ч нэг электро хөгжим сонирхоод. Одоо тэгвэл нөгөө хатуу чанга хөгжим сонсох болсон гэхээр энэ төсөл чинь өөрөө дээшг нь 35 тий. Тэгээд нөгөө төлөх чадвар сайтай болоод ирж байгаа. Тэр чинь тодорхой хэмжээний өөрөөс эрхэлсэн бизнестэй гэр бүлээ зохиоцсон. Тэгээд нэг дундаж групп компани синер төвснөөс дээшээ хүмүүс болох гэдэг шүү дээ манай тааргад тий. Тэгэхээр төсөл эхлээд хийхдээ бид нар яаж идэх хэрэг эхлээд персона байгаа. Одоо яг тэр үйлчлүүлэх чинь юм нэ тий. Тарагдaltaж шүү дээ. Яг хинт зориулж бид нар юм хийх гэдэг. Яг наадах чи асуу гэж бараг л хариуцлаа. Юу хийж байгаа энэ төслүүд дээр та шууд нас тавиад за бизийн кобальт тест хийдэ орно. Тэгээд ингээд ер нь явж байгаа. Энэ бол насжилт болон юуг л харж байгаа юм л та бид нар. Бизнес юм чинь. Персонал юм л тийм. Шууд персонал харж байгаа. Яг коллеж шорт хүн байх юм. Шууд бүр тийм бүр тэгж зааж гаргаад тэгээд ингээд бүр ингээд сайхан мууд бордоо дэлгэж тавьж байгаа. За манай жинхэнэ таргет юм байна. Гэхдээ эн чинь доошоо ингэж хувьсах боломжтой. Энд чинь сэтрүүлэхгүй. Ингэх юм бол бид нэр зүүгийн бизнестэй давхцах гэдэг. Тийм учраас бид нэр хипхоп юм хийхгүй. Ерөөсөө л тэр. Кантагийнхаа энийг ингэх гэдэг юм байна. Дүүл кантад адилхан юм ерөөсөө хийхгүй. Ерөөсөө өөр болох хэрэгтэй. Хоорондоо. Анх ч гэсэн тэгэл ерөөсөө бици канта хоёрыг хоорондоо өрсөлдөх. Аймаг гоё шудраг маш гоё өрсөлдөж компетишн хүүхдүүд хоорондоо үүсгэх хэрэгтэй болчихж авсан байхгүй тухайд. Тухайд ч бас тийм коктейл баар дээр их байгаагүй учраас одоо олонгууд өрсөлдөгч ихтэй болсон. Аймаг гоё болж шүү дээ тий. Ингээл газар шинэлэг юм хийж тэнгүүд өрсөөл энэ баар ер нь баар коктейл баар рестораны бизнес
Ресторан бол харьцангуй гайгүй яг бол хоол хүнс илүү давам гайлдаг учраас манайх ч зэрэг уух юм их байдаг учраас насжилт нь Монгол улсад ер нь 3 жил байдаг. 3 жил дээр чи тогтох уугүй юу? Харин яг тийм. Тогтож чаддаад дээшгээ явах юм бол чи тэр эхний 1 жилдээ давцсан бол 2 дахь жил дээр алдсныгаа зөндөө дахиад хийсэн байна. 2 жил ажиллаудаад маш их хоригдлуулаад зөндөө алдаа гарсан. Тэргээ 3 дахь жил дээр дахиад хийх юм бол чи тэгээд унана хийгээд тэргээр recovery хийгээд survive хийгээд цаашаа явж байгаа бол окей тэгээд зөв систем рүү олцсон байна л гэсэн. Маш олон систем байгаа шүү дээ энийг хийдэг тийм. Panitude PNL гэж зөндөө forecast хийдэг хэдэн жилээр татдаг. Тэр тоонууд байгаа байхгүй гол нь тэрийг л сурах одоо миний замл яваад суралцаал тийм. Тэгээд түрүү одоо энэ чинь jump хийгээд заагаа одоо энэ манай төсөл маань ингээ удахгүй нэг ерөөхдөө нэг иймэрхүү насжилттай бас нэг эвтэйхэн гоё back to future гэдэг ч юм уу тийм. Хуучны тийм стил рүү очимоор байгаа байхгүй. Одоо энэ модерн юм чинь өөр айгүй амархан учиртай болчиход байна нөгөө тал. Тийм шүү. Модерн юм чинь ингээл одоо дахиад нэг хятадууд ч юм уу солонгочууд нэг шинэ юм тэнд тренд гараад. Нөгөөдгөө дагаад яа. Манайх нөө үйлчлүүлэгчнэр үнэнч байна гэж байхгүй. Тийм. Тэр айгүй чухал юм. Тэрийг байнга бодох хэрэгтэй. Манайс дэ үнэнч үйлчлүүлэгч шүү гэж тэгдэг. Нөгөө талдаа нөгөө манайх ингэж яддаг гэсэн. Үйлчлүүлэгч бол хаа гэл. Би тэрний эсрэг байхгүй. Хизээч манай үйлчлүүлэгч насаараа бидэрт үйлчлүүлэх өргүү байхгүй л энэ чинь бид. Тийм. Тэр манад орж ирсэн хүн яхаараа биднийг хаан болчтой. Тэгээ нөгөө талдаа бид нэр хүндлэх ёстой л болохлаас биш тэр үнэтэй хаашиг харьцах ёстой тэр зүүц зүг амар утгагүй. Тэгээ хаашиг ажиллах шууд. Чи юу инг минг. Чи юу яриад байгаа юм. Хүнтэй яаж хэлсэн үү тэгэл тэр хүн тэгж л харьцах шүү дээ. Тийм үстэй. Юу тэрэн тэр. Тийм яг үнэ. Тэгэл тийм учраас бид нэр орж иж байгаа хүн бол үнэтэй сайн байна уу? Та хэдүүл явж байгаа лээ. За ишээ суун гэл энийгэд гоё харьцгаар чи тэр хүн ямар шалтгаанаар энэ хүүхдэр уурлах юм бэ? Тийм үстэй. Тийм. Энэ оршин тогтох гэдээ ярьсан шүү дээ. Сая тэрэн дээр түрүүний юутайгаа жоохон ойлуулад ярихад одоо бид түрүү ярьсан Metropolis гэдэг. За тэгвэл Mint гэдэг. Тэг ингээ Zoo, тэг Kante гэдэг ингээ нэг юм юу байна л да. Тэг үйлчлэл байгаад байна. Тэгээд миний зүгээр харснаас 5-аас дээш жил юм клабаар энэ тренд болсон клабууд баг өстой гарын хуруунд багтахаар ид байгаад байна. Тэд нар систем олцсон байгаа байхгүй. Яг тэрийг ярьдаг. Тэр одоо яг юунда байгаад байна. Одоо Mint ингээд унжин те тэгснэ буцаад нэг ингээд сэргдэг ч юм уу. Ингээд тэднийг юусоо яг яаж одоо юусоо энгийн жишээн дээр нэг коктейл дээр авъя. Аха. Нэг коктейл л шүү дээ те 35 одоо Монгол улс зарж байгаа дажгүй коктейл 35,000 төгрөгийн үнэтэй байлаа гэж үү. Тэрийг англиар сурцсан байна гэсэн үг байхгүй тэр хүн. 35,000 төгрөг чамд ороод 35 чинь орлого тийм үү? 35-аа л англи зур гэж. 5,000 төгрөг чинь түрээс нь явах юм уу? 2,500 чинь илэгдэл хоригдол явах юм уу? 7,000 төгрөг чинь танай компани зардал явах юм уу? Тэгээ бизнесүүд бүгдээр тэрийг ангилж байгаа байлгүй дээ. Үгүй энэ коктейл дээр ангилчихдаггүй уух юм дээ. Зөв. Энд чинь ерөнхий орлогоороо ангилаад шүү дээ. Тийм. Ийч бүтээгдэхүүн дээрээ тэгж ангилж зардал сурж иж тийм шүү дээ тий. Тэгжиж эн чинь юу гарна шүү дээ. Тийм байна. Жинхэнэ profit and loss гэдэг юм чинь гарч ирж шүү дээ. Тэгэхгүй за энэ 7 хэдэн орлогоо за тэрнийхээ тэдэн үн тэр шүүгээд бүхлээсэн болохгүй байхгүй юм чи бүтээгдэхүүн болгоо өөр ингэсэн маржинтай байгаа. Манайх дундчилчдаг байхгүй. Тэрэн дээр дэнгүүд ялангуяа энэ чинь шингэн үндэсний бизнес дээр маш их алдагдлаа. Их ажил орох юм байна гэхдээ тий. Гэхдээ энэ системийг тэгэл багаар хийх хэрэгтэй. Ингээл энийг ухсараад авах хэрэгтэй тийм гоё fracture хийчих болчиход байгаа байхгүй. Юусе юм лего ухсарж байгаа юм шиг ингээд байнга нэмээд байж болдог. Тэгэхгүй энэ чинь нэг юм try хийгээд нөгөөх нь болоог нөгөөх дахиад шинээрээгээд ингээд зөндөө хүн алдчихж байгаа юм. Тэгэхээр би энийг бас нөгөө яг хуу санхүүгийн том компаниуд байдаг. Тэднээс консалтинг авах хэрэгтэй юм бэл. Nice. Чи тэгээд санитар асуудалт нь болохоор 5 жил унж байгаа нь одоо юмасаа ангилж чадахгүй болоод байгаагасаа болж. Тийм, ерөөсөө тэр юмаа тийм шүү дээ. Өөр юм байгаа. Одоо шинжлэл юм уу те. Одоо жишээл бицинг 5 жил ингээ болчихлоо. Үүддэг. Тий, үүддэг гэд. Тэг яг үүддэг гэд ярингууд одоо жишээл 5 жил болохоор бицинг бас үүдчихээр байхгүй. Яг Монголын трендэрээ бодоо. Тэг коктейл баар л да. Одоо тэгтээ өөр юм газрууд байна шүү дээ те. Тэгвэл ингээд нэг мэтгэл толгоноос гарцсан байдаг. Нэг ордог, хоёр ордог, гурван ордог тэгснэ дараагийн тэр газар руу явъя гэдэг. Тэнгүүд яг нэг юм тууштай ордог. Одоо энэ дээр бас нэг гайгүй сайн хийж чаддаг Лароза байгаа юм санагдаад. Яг энэ трендээ барьж чаддаг. Розуудынхан гэсэн шүү дээ. Тэгвэл энд тэр цаана бас нэг юм байгаад байна. Одоо үгүй надад ч амарлаг системтэй байгаа байхгүй. Нөгөө талд амарлаг менежменттэй байгаа. Менежмент гэдэг дотор юу орж ийнэ гэхээр үйл ажиллагаа орж байгаа. HR гэдэг машин том юм орж байгаа. Энэ манай бизнес чинь хамгийн чухал юм HR байхгүй. Одоо Монголд аяараа л хэлгүй дээ угаасаа ер нь. Гэтэ манад одоо юу гэдэг юм корпорат компанид ажилд орвол гэрээ хийгээд тэр компаниасаа дург нь бол гараа авчдаг байхгүй.
Тэр чинь үүрэг хариуцлага үлээн зөндөө нүү юм заагаад тавьсан. Манайх тэрийг кип хийх боломжгүй баарны салбар дээр. Нэг хүүхэд гайгүй юм сураал ингээл явангууд нэг ууж исэн нэг гайгүй банк санхүүтэй ч юм нэг ах нь ингэж ирэл яг оо мэдээсээ аим таны институт аймлаг өгч үг гэж өөдөөс харж инээж жагаад болгол авчихдаг. Тамхан чанд амар том асуудал. Энтэй би бол бүр эвлэрсэн. Би бол ихэндээ нөгөө хүүхчгээ хайрлаг гэсэн мэтлэр имзэглээл ингээл тонж мэнд үүсэн. Одоо энэ хүний амьдрал шүү дээ. Энэ хүний сонголт би тэрийг. Тэгээ нөгөө талдаа миний бас нөгөө харамгүй бүх юмаа заадаг юм хомигдж эхэлж байгаа гэсэн. Хомигдана гэдэг чинь юу гэхээр би нөгөө HR-ийн нөгөө юу орж иж гэсэн үг шүү дээ. Рекрут хийж гин. Тэрийгээ тэгээ рекрут хийсэн ажилчнаа яаж удаан байлгах вэ гэдэг юмыг би суралцах хэрэгтэй болчих. Тэнгүүд буцаад back to system нөгөө numbers авахгүй. Тийм систем дээр тогтоод байна тий. Тэрнээс тийм одоо трендийг ингээд даахад жишээл бизнес ингээд жил болгон нэг өөрчлөлт юм ч юм уу. Тим юм одоо контент дээр байдгүй. Огүй тренд гэхээс илүү ер нь бол тэгэл үйлчилгээ одоо түрүүний жижигхэн нүдэнд харагдахгүй энэ философиуд ч яваад байгаа байхгүй юу? Яг энэ жижигхэн юмны цаана том философи яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрэнд хүмүүс шууд ингээд энэ ингэж ингээд яг энэ дотор нөгөө ажилдггүй л бол мэдгүй. Мэдэх боломж байхгүй. Тэр чинь өөрөө тренд үүсгээд байна уу? Эсвэл ер нь л гэтээ тренд үүсгэх амархан л та. Яг тренд дээр тогтдог байхгүй. Энэ яг consistency яг нэг юм хийж гинүү гэдэг юм байна. Тууштай байдал нь тэр трендээсээ илүү болчиход шүү дээ. Одоо бицгийн өглөө болгон хурж ирээд өглөөний ил чинь ерөөсөө үхтлээ апельсин лимоно хаслал шүүснээс нь бүх ойлоо гаргаж аваад бүгдийг нэгэл үлдсэн жимсээ юм хатаагч чинь тэгэл ди хайж бай тэгэл бүх гарнишаа бэлдэл оройн ил чинь бүх юм бэлдэж байгаа байхгүй. Энэ ингээд консистенси хүний нүдэн дээр харагдахгүй. Яг тэрийг ингээд тэр хүн хийх ёстой тэрийг хийн хэлж чинь гэхээр манай менежментийн баг манай хүний нөөцийнхэн тэр хүний ажилд аваар интервью хийхдээ job description маш ойлгомжтой өччих хэвээр. Тэр хүн ажил дээр орж ирээд юу ч мэдэхгүй юм байгаад байхгүй. Бүх юм нь энэ техникд ингээд step 1-ээс step 12 бичээстэй байна. Энийг ингээд чи ягштлын цаасыг харахгүйгээр сурсан тохиолдол чи оройн ээлжинд урагшаага бартендер юм уу бак бараар гарна бусдаар бол чи DJ нэ гэж. Тууштай явах системийг бий болгосон газрууд л энэ дээр төлөвлөлтэй байна. Одоо манайд амар лаг хүмүүс шүү дээ. Ресторанныхан бол бүр амар шүү дээ. Би болохоор ингээд бодохдоо тренд унаад байна гэж бодоод байдаг гэсэн юм. Ингээд Metropolis гал яв ингэж игжсэн нь гинтлийн өдөр бид нэр покер бүгд тэд нар бол ер нь миний зур харснаар менежменттэй л ажиллаж байна. Хаягдаал тэгэл ингээд мяарч чинь гэсэн үг. Санхүүгийн сахилгад гэж бас нэг амар юм байна. Чи нэг юм амжилттай хийгээд амар их цул мөнгөтэй болчихлоо шүү дээ. Амар ашиг. Тэргийг хэрхэн зарцуулах вэ гэдэг. Энэ бол зөвхөн манай дээр биш барилгын компани. Ялангуяа бүх бизнестэй. Бизнес гэлтгүй хувь тэнгууд энэ нөгөө лидерүүд ч юм уу эсвэл яг компаниг ихэнх хувийг авч явж байгаа хүмүүс дээр асуудал тэр амар үүсэж байгаа одоо. За мига дахиад 78 бизнес байна заа. Одоо наа чинь болно. Одоо Полыг нэг ярих зөргөө алидийн сайн ярьчихсан. Зөргөө бас чамдаас нэг зүйлээр санал нэг баг. Саяны тэр нэг нөгөө гарын авал систем гарын авалгыг бол ягштал гэдэг бол яг ярьчлээ л яг партнертай адилхан ярьж шээ. Яг энэ common байгаа юм бол яг тэр байна тий. Амжилтын нууц. Тэнгүүд тэрийг л Пол за дахиад мига сайгуу цэцэрлэг байдаг мигээд би тэр систем мэддэг. Тэр байдаг тий. Бага одоо 3 дахь жил рүү орж. 3 дахь жилдээ орж байгаа. Зайсанд байдаг. Зайсанд. Бас аюу гой цэцэрлэг тэр цэцэрлэгнээс тийм нөгөө босод одоо бидний нөгөө багын явдаг гэсэн цэцэрлэгээс шал ондоо юм шиг надад санагдсан. Тэг би мэдгүй шин орж үзээгүй. Зүгээр л тэр юугийн сонирхсан чинь ингээд тэр орчныг бүрдүүлж өгсөн зүйлүүд бас аймаг ондоо санагдсан. Тэр цэцэрлэг байна. За өөр юм байна. Тэр цэцэрлэг дээр жоох яг би цогон хийдмэд ярьчих. Яагаад эхэлсэн юм? Ингэсэн. Би нөгөө нэг 19 онд анхныхаа хүүтэй болоод. Окей. Тэгээд хүн маань цэцэрлэгт явах нас чи 2-оос эхэлж байгаа. Тэгээд ковидын үед төрсөөхтэй байгаа байхгүй тэр чинь карантины үед бүх ингэж ажирцсан найз нөхөж байхгүй аав ээжээс өөр юм яах гэдэг. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй нөгөө болж өгвөл бас айтайхан цэцэрлэгт өгчийгээд одоо тэр цэцэрлэгт өгөөл очрлох гол очрлоод жил хүлээ гинэ. Тэгээд бөөн таньдаг одоо монголчин тэгэл танилын тал яадаг гэдэг шиг тэгэл яриусаар агаал нөгөө яасан ч үнтэй тэгэл өгж байгаа юм. Өгөөд тэгээ би нөгөө нэг өдөр нээлттэй ориентейшн гэдэг юм болоод цэцэрлэгтэй танилцуулд юм байна эцэг эхчүүд. Тэгээ ороо танилцсан их л айтайхан лаг цэцэрлэг гэдэг. Тэгээ надад зүгээр нэг таалагддаг юм ариун цэврийн байдал нь таалагддаг. Ийм өндөр үн авч ийж тий. Тэгээд тэр нэг нэм бактерич гэдэг юм уу тэр үржих тэр материал нэг жоохон деталь юм да анхаараагүй юм шиг санагтаад. Тэгээд тэрний дараагийн жилсэн за би өөр нь өөрөө цэцэрлэг хийдөө.
гэд. Яагаад тэгэхээр эн чинь бас амьдралдаа хийсэн бас нэг гоё гэгээлэг бизнестэй баймаар шүү дээ. Би ч одоо дандаа л арх дарс зараад шүү дээ. Яг өөр нөгөө нэг арх дарс ууддаг хүмүүсийн нүдэнд бол би л зүгээр арх зардаг хүн байдаг. Тэгээд ер нь бол тим юм хий. Тэгээ нөгөө талд ажсан Пол эхэлсэн байсан учраас манай хүүхдүүд яагаад юм гоё Франц гоё бэкери идэж болохгүй халуунаар. Why not тий. Тэгээд цэцэрлэг хийхээр шийдсэн. Тэгээд хийхдээ айгүй томоор хийсэн юм аа. 1250 м квадрат. 5 давхар том байрлал тэр чигээр цэцэрлэг баг. Аль цэцэрлэг юм бэ? Spark гэдэг нэртэй цэцэрлэг. Нэрийг хэлээгүй. Нэрийг хэлээ. Spark гэдэг нэртэй цэцэрлэг байна. Зайсанд яг зайсангийн өдөө аж ахуйс дэше онгууд юм салдаг уулзуур дээр байгаа. Нөгөө Irish Castle-ийн дээр. Яг тэр байрлал чинь тэр чигээр гэсэн. За окей. Ирэл тэр. Ирэлт бол миний бодсноос л бага байна. Би ч юусэн шууд нөгөө нэг би өөрөө тийм нөгөө экспириенс туулчаад яг би цэцэрлэг дээр нэг судалгаа хийлгсэн. Гэтэ судалгаа нь бол маш өндөр гарсан. Тэр авийн хорооноос судалгаа хийгээд тэр аваар цэцэрлэг байдгүй гэсэн чинь хамгийн хомсдолтой хэсэг байт юм. Тийм үү. Тэр хаан бол дүүргийн 19-22 дугаар тэр дүүрэг чинь улсын цэцэрлэг ганцхан шиг үлээ хоёрхан шиг байдаг. Тэгээ тэр нь дүүрсэн 500 хүүхэдтэй. Тэгээ нэг ангитай 30 40 байгаа шүү дээ ойлгомж. Тэгэл би ч нөгөө нэг бүхэл юм деталь нөгөө нэг манай энэ ресторан, бар, клубын бизнес ч өөрөө бүх юм деталь дээр ажилладаг учраас. Тэгэл тэрэн лөө н ороод адаглал нөгөө нэг Cathay Pacific гэдэг онгоцны airline үүдэн шүү дээ. Тэрний онгоцонд дэвсдэг би хэвсэг бүгдэнд нь дэвссэн байхгүй. Ягаад тэгэхээр онгоцны airline-ууд амар хэвсдэг юм байна гэдгийг би сая Гуанчжууд нөгөө хэвс сонирхож явж байгаад мэдээд л. Тэгсэн чинь first class-ийн хэвс нь economy-гоос юугаар өөрөө тэгэхээр 100 кашмираар хийгддэг. Тэнгүүтээ зөөлхөн биш амар дорооч хатуу материалтай. Тэгээд 5 6 жилдээ ерөөсөө ингэж ноорхож ингэж юм гардггүй. Тэгээд хамгийн чухал нь онгоцонд янз бүрийн өвчтөй, янз бүрийн аллергитэй хүн суудаг. Ерөөсөө аллерги өвч тийм юу өгдөг. Тэгээд би тэрийг олж мэдээд би амар нарийн би тэгээд яг манай тийм стандарт байхгүй юм байл л дээ. Тэгээд яг би бол тэр стандарт хамаагүй би өөрийнхөө юугаар гэдэг ингээл гоё хийгээд галтгойг нь маш их 8 бүлэг байгаа. Тэгээд дээдлийн давхраа би битүүлээд энд ор заал хийсэн хүүхдүүд. Одоо цэцэрлэгүүдийг харахаар ингээд ихэвчлэн орчны цэцэрлэгүүд их байна. Хямдхан учраас сараар төлдөг учраас тэр нэг умгар одоо жижигхэн нэг юм 10 өрхөн метр квадрат өрөөнд 10 хүүхэд байна. Тэгээд ингээл зарим бүр ихч байна. Тэг гүүх талбайд өдөржингөө ингээл өрөөндөө ингээл багш нарын солигдол юмнууд хийгээд байдаг. Би тэрийг зөв өөрчлөе. Том талбай гүйдэг талбайтай болгоё. Спорт ханы авирдаг спортуудтай болгоё. Монгол заншлаа мэддэг болыг Монгол гэр зэрэг тэгж юм бариад том дээдлийн давхан тэр чигээр заалаар ашигладаг. Тэгээ мини театртай гоё юм байлаа үзсэн. Тэгээ гаднаас тэгээ багш нар ирээд зөвхөн одоо урлагийнх ирээд яхад манайх өөртөө гэсэн мини театртай. Тэгвэл нөгөө цэцэрлэгч өөртөө ингэсэн юмгүйгээс болоод энэ ч юм түрээсдэг автобусаар хүүхдүүдийг зөөвөрлөдөг тэгээд дандаа юм аюулгүй ажиллагаа зөндөө болдог. Тэгэхээр тэр бүгдийг л зөв зогслох гэж тэгж л хийсэн. Тэгээ яг одоо 3 дахь жилдээ явж байгаа. Ер нь бол явна сайжирж байна. Тэгээ хамгийн тулгарсан хэцүү юм бол хүний нөөц бас байгаа. Боловсрол тэгээд би сөбөр төгссөн Монгол төгссөн багш нар ихэвчлэн аймаг руугаар авчихдээ. Манай багшийн дэд чинь сөбийн анги айгу цөөхөн болцсон юм байна. Багшийн дэд сурдаг энэ мэрэгчлэр төгсдөг хүмүүс цөөхөн болцсон юм байна. Сөб чи юу гэсэн үг? Сургуулийн өмнөх боловсрол. Багшийн дэд мобис дээр тийм ангиуд гэсэн үг. Тэгээд амар хомсдолтой л юм лээ. Тэгэхээр ч би нөгөө нэг одоо энэ ажилчтай байлгахын тулд сайн багш нар чинь аймаг руугаа явчихдаг улсаас нөгөө байрыг нөхчдөг өндөр цалин нэмэгдэл цалинтай аймагуд ч нөгөө нэг боловсролын яамнаас нөгөө юу яагаад шүү дээ. Тэгээд хотод ажиллахаар нөгөө байраа байхгүй. Тэгээд нөгөө нэг гайгүй мобис сурж байгаа хүмүүс чи ихэхэндээ юу гэдэг нэг хотын гадна ч юм уу хотоос жоохон зайдуу амьдардаг. Тэгээд зайсан руу ирж багшлна гэхээр автобусаар явна өглөө 6-ад гарч иж тийчээ 7 цагт хүүхдүүдэд угтаж аавна. Орой тийчээ 6 цагт ахаар орой 10 цагт харна. 2-3 автобусаар дамждаг. Тэгэхээр чи нөгөө нэг маш сайн цэцэрлэг явуулахын тулд маш сайн багш нарыг авч үлдэх хэрэгтэй. Маш сайн багш нарыг авч үлдэхин тулд тийчээ тэдний түрээсийн байрын эсвэл нийтийн байрыг шийдэж өгөх хэрэгтэй болно. Эсвэл унаа өгн шийдэж өгөх хэрэгтэй болно. Ажилтны унаатай болох. Бараг нэг давхрын багш нарынхаа байрлалаа. Ер нь тэгээд хажууд нь би ингээд одоо ямар санда байр хайгаал тийм байна. Түрээслэхээр байр хайгаал ингээл. Тийм байна. За одоо нөгөө бизнесээр хуваалцах шиг би ерөөсөө тэгээ. За нэг асуулт Полын санааг юу хэн гаргасан яах? Пол ингэсэн манай итгэл зоргоо 2 тулгаа бит 2 санал тавихаас бараг 4 байнуу 5 жил хөцөлдсөн байсан. Ер нь яг энэ франчайзыг сэтгүүлээ гэдэг.
Полоос өмнө болонгууд тулгай дээр нөгөө Starbucks-ыг хөтэлтэй. Тэгээ Starbucks бол маш өндөр үнэтэй орж ирэх юм бэлээ. 20+ million долларын шууд хөрөнгө оруулалт нь. Тэгээд нөгөө орон сүрөнгөө нөхөж авах нөгөө break even point тэр нь бол олон жил. тэр нь бол баг би авах юм уу юм бэлээ. Тэр чинь group компани хийдэг бизнес юм байна л та. Тэгэхээр манайд яг залуу хүмүүс тэгээд нэг амбицлж үзсэн. Тэр чинь том group компани цаанаа өвлөөд явдаг экосистем. Тэгээд нөгөө хувьцаат компани хийдэг юм байна. Тэгээд бид нэр тэрийг дийлэхгүй бол бид нар дийлэх юм юу вэ? Монголд нөгөө тухайд франчайзуудыг харахаар дандаа нөгөө үе цагаа өнгөрөөцсөн нөгөө not on trend now. Тэгэл дандаа унтсан одоо тийм бизнес франчайзууд байж тээ Монголд. Тэд нар л дандаа орж ирдэг. Яг тэгэхээр тэд нар чинь гадны франчайзууд яадаг гэхээр өөрийнхөө яг тэр демандтай байсан зах зээлдээ унаад ирэхээр шууд дампууруулдаггүй. Нөгөө статус муу, экономик нөгөө хүчин одоо манай хөгжим бүү орн хөгжиж бүү орн руу тэлдэм байна. Яг тиймэр л шугамар л манайх руу орж ирж исэн байлаа. Одоо арай харцсангу манайхыг тоодог болж манайд luxury brand-ийн юмнуудыг тогтоосон бас манай зорилго гэдэг юм байна тий. Тэгэл тийм шугамар ер нь манайх орж ирсэн. Тэгэл манай хоёр чинь бас өөрсдөө нөгөө групп компани биш адилхан л өөр ингэсэн компаниудтай залуучууд байгаад. Тэгэл бид хэд ярилцж байгаа. Бид нар ч бас найзуудтай тэгээд ярилцж чаад бид хоёр санал тавиад. Тэгэл ерөнхийдөө за тэгээд зүтгэе. Бас их мөнгө шүү тэр. Тийм аа. Ер нь бас багцаа нэг ер нь нэг хэдэн сая доллар байгаа. Тийм аа. Тэгэл ноу хавыг тэрийг хийх тэр мөнгө нь бол яах вэ? Мөнгөний нэгэ болчтой юм биш шүү дээ. Бизнесээ оршин тогтноох уу гэдэг юм байна. Тийм шүү дээ. Амар тэр чинь үйлдвэрлэл байхгүй юм чинь. Тийм билээ. Хүмүүс зүгээр авчрал бэлийм зарчдаг гэж ойлгоод байна. Энд чинь үйлдвэрлэл явж байгаа байхгүй. Тэр чинь нөө тэгээд энийг чи авахын тулд бид нэр Франц руу бүх ажилчтай авч сургалтанд суулгаад тэмцүүлнэ. Яг хараа. Тэр хамгийн амар шалгууртай. Тэгээд Пол ч өөрөө яг одоо бүр амар expand хийж байгаа. Бүр ингээд dominate хийж байгаа бас. Lag bakery-үүдийн нэг. Монгол ч өөрөө нөгөө bakery суурин Солонгос bakery-ээр хөгжсөн. харин тийм. Sponge cake-ээр хөгжсөн. Төлөөшөө. Тийм одоо нөгөө тийш байна тийм. Дандаа тийм анхных нь жүр өвш шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэл тим юмар хөгжсөн торт гингүүд бид чинь дандаа л нэг тий яг тим гэж ойлгодог. Тэгэл Европ руу яваад үзэл одоо аялал үзэнгүүт чинь юм culture гэдэг юм арай өөр болоод юмыг бас нэг хоёр нүдээр хардаг болоод ирж байгаа шүү дээ бид чинь. Тэгээ стандарт айгуугаа орж ирсэн ч гэсэн одоо тэр нэг стандартаа байнгын барина гэдэг нэг асуудал бас байдаг бах тий. Тэгээд хүний нөөцийн асуудал дахиад гарч ирнэ. Тэрэн дээр би нэг жишээ ярьчихв буцаад тэгээ буцаад Полоор орчих. Бид нөгөө Канте дээр сая Канте Lab гэж нэг шинэ нэрнэсэн. Коктейл надаа гарах гэж тестэлж байна. Үгүй тэр яадаг вэ гэхээр юу яадаг гэсэн үг. Одоо баарн дээр бартендер өөдөөс харж байгаа хоёр хүн коктейл захиалангууд хоёр үний коктейлийг хоёулангийн хоёр үний порцоор хийгээд хоёулаа өөр коктейл хоёр өөр шейкерэнд орно доо. За. Тинчээс нэг юм жин аваад нэг вермуттой ингээд орцуудын бүгдийг халиал сэгсэрчээл бочиж сүүж гаргаад ингээд нэг коктейл бүртийн 7-8 минут болох гэдэг байна. Тийм. Тэнгүүд бид нэр тэр процессорыг хурцгаж байгаа гэсэн. Шууд бэлэн. Бид нэр бэлэн 12 коктейлийн бүх орцыг бүгдийг бэлчиж ингэж пайжлаад 2-6 сар хадгалдаг байдлаар хийцэн гэсэн үг. За. Тэгэхээр тэр Cantel Lab-ын давуу тал юу болох гэдэг нь бид манай хүмүүс нөгөө пайжлцсан юмаа хийгээл хүүтэн мөсөн сервис хийгээд шууд гойжуулаад өгөх буюу 30-аас 40 секундэд л нэг хүнийхээ хийн гэсэн үг. Тэр нь тэгээд маш консистент. Яг тэр ямар бартендер нэгэн коктейлийг хийгээд чи 4 бартендерээр хийлгээд дөрвөл өөр амттай гарч. Тэр чи яаж сэгсэрж байгаа юм. Тэ яг дид шропчиг ажиллахгүй шүү дээ. Тэнгүүд манай коктейл болгоод хамгийн high quality-г хямбгонч хийсэн, гаширч гисэн хийсэн. Нэг амттай коктейл гарч. Тэр хийц юм уу? Хийцэн. Тийм үү. Ажилласан. За. Тэгээд чи мэдээж манах бицигийнх нь мөсний үйлдвэртэй. Тийм шүү дээ. Хамгийн анхны коктейлийн мөсний үйлдвэрийг манах хийсэн байхгүй Crystal гэдэг. Бүр яг үйлдвэрийн тоног төхөөрөмж. Өмнө нь болгоод манай байдаг залуучууд зөв гэртээ ч юм уу юм аж ахуйн байдлаар нэг молдонд ингээ хийдэг байсан юм. Тэгээ манах бүр яг тэр хийдэг тэр Crystal Ice-ийн хитэн компанид уулзаад төхөөрөмжөнд оруулж ирээд бүр юм 80 илтэй том блокоор нь Crystal-аар нь оруулж ирээд бүгдийг өссөн хэмжээнд зүсдэг байхгүй. Зүсээд оруулаад ийм өндөр болох юм уу, бөөрг болох юм уу, нөгөө гласнуудыг чинь вискиний глас. Одоо нөгөө коктейл баарнд чинь үйлдвэрлэл болоод шүү дээ. Тийм. Тэр яадаг гэхээр манайх нөгөө жижигхэн мөсний машины тэр чинь сервис айс гэж нэрлэгддэг байхгүй. Мөсний машины коктейлд хийчихээр тэр жижигхэн мөснүүд чинь маш богино хугацаанд хайлна. Хурдан. Тэнгүүд нөгөө нэг амтанд дайлууд өгөөд
усрахыг амттай болно гэсэн үг. Нөгөө гоё чанга хамтыг чинь байхгүй чинь тэр хүн чинь шимж уумаар шүү дээ. Яагаад энэ үнэтэй вискинүүд энэ амтаа Япон вискинүүд байхгүй бол японочдод ийм том ус нефт юм харагддаг ийм кристал тунгалаг мөс ашигладаг гэхээр тэр маш удаан хайлтдаг байхгүй. Тэр уух нэг удаан хүүтэн байлгана хоёрдугаар амтын сулруулдаг гэсэн. Тэгэхээр бид нэр дандаа гэдэг ямар коктейл гэдэг шалтгаална л да. Бүтээгдэхүүн болгон дээр өөр. Тэгээд бид нэр ихэнх коктейлын амтыг гоё байлгахын тулд тэр мөсийг хийх шаардлага үүсээд шаардлагаар үүссэн жижиг манай бизнес гэсэн. Энэ бизнес маань одоо кантер өргөжөөд лаб болоод лаб дотроо өөрөө мөсний ийм ангилалтай ингээд 6 сокеттэй ийм 30-30 литрийн мөснүүд гарч ирээд бүх захиалгын дагуу хэрчигдээд одоо нэг 7 газар руу нийлүүлж байгаа гэсэн. Тэгээ одоо ер нь бүх баарнууд л авах юм шүү надад гэж. Бид нар тэгж дэмэд логистик дээр асуудалтай болж чадахгүй. Деманда дийлэхгүй байна тийм. Дийлэхгүй л дээ. Бас өрсөлдөх чадвар үлгөөтэй дийлж чинь. Яг хоо нэг тэр мөсөн дээр ч нэг яагаад гайгүй тий. Яг хоо гайгүй. Тойроос би шууд саяны тэр нөө лаб гэдээ ирдэг тэр би бас нэг юм бодсоохгүй. Яг саяны pre-made гэдээ ирж байгаа шүү дээ. Бэлдээ тавьдаг биш. Пак кноп дарангууд цаанаа ингээд яг үлдрийн юу шиг робот биш гэж шүү дээ. Робот шиг яг ингээд хийгээд гаргаж ирээд тавингууд тэрийг ингээд өгдөг байвал одоо энэ чинь нэг experience байхгүй болох гэдэг шүү дээ. Бартендер харилцаа авах болчихсон. Тэрнээс болоод хүмүүс авахгүй гэж үзэх үү эсвэл тэрний нэг юм орон зай байгаа гэж үзэх үү? Тэрийг ямар environment хэрэглэх вэ гэдэг шалтгаална. Фестивал энэ төр дээр гоё байгаа байхгүй. Тэр лаб дээр одоо бид нар дараагийн туршилт хийж байгаа. Одоо лаб дээр бид нар саний ясарч нөгөө нэг юм хүссэн коктейлийн технологийн дагуу хийгээд газрууд руу нийлүүлэхээр бид нар operation cost-ыг амар багасгаж байгаа газрууд юм. Жишээлбэл ресторанууд дээр бартендер хөслөхөөр бартендер амар үнэтэй. Лаг бартендер л үнэтэй. Тэр чинь өөрөө менюг гарган зохион. Тэндээ мэн штэ. Тэгвэл бартендергүй болъё. 5 манахаас гой сонголтоо амсаж хагаад 70 коктейл сонгоод эдний нэг авъя гэд ингээд пайчлуулаад хөргүүртэй ингээд байж муудахгүй 2-6 сар. Тэр шинээр чек хийгээд өгнө. Тэр хийх хөхөр тэнд байж байгаа кашир л чинь. Бас operation cost маш багасна ресторанууд. Тийм байна те. Яа тэгвэл бартенд ганцхан бартендер тэрийг хийдэг байхгүй. Тэр коктейл хийхэд баг ажиллах хэрэгтэй. Ардтал нь бохирын цэвэрлдэг DJ явах хэрэгтэй. Классын банк гэдэг юм байх хэрэгтэй. Карниш бил. Back bar. Бар бэкуд байх хэрэгтэй. Тэр чинь нөгөө нэг бартендерийнхаа бүх юмыг бэлдэж өгч шүү дээ. Ажлынхаа юмыг ингээд жимсийн зүсч өгч ийн бүх юмыг бэлдэн тэр чинь дуусна. Олон зармаар шүү дээ. Тийм үстэй. Тэгээ бид нар 8 сард нэг юм яаж байгаа Bubbles гэдэг нэг ном байгаа. Би таашд юуг нь өгчээ. Тэр номыг би унссан. Энэ нэг хоёр гадны англи залуучууд Хонконгт зөртэй хүмүүс гаргасан. Bubbles гэдэг тэр нь яадаг гэхээр коктейлийг гой жирэн болгоцсон. Харин би тэгж бод хийцэн. За тэгээд тэрийг бид 8 сард хийх гэж байгаа. Бүх төхөөрөмжүүд авцсан. Тэгээ одоо манай баритон гэж шинэ салбар байгаа шүү дээ. тийм шүү дээ. Бас шинэ баар шүү. Шинэ баар байгаа. Фантан дээр тэрэн дээр тэр баар өөрөө Монголын хамгийн анхны драфт коктейлтэй баар болох хэрэгтэй. nice. Манай лаб нь байгаа шүү дээ. Мөс нь одоо бид бүхэн очиод байна. Тэгэхээр драфт коктейл гэдэг юугаар даваа талтай гэхээр яг ресторанууд дээр зөвлөлч. Та би уух коктейл уух датлаа негроны гож гэсэн. Яг датлаа Москвын мөр гож. Гол нь Bubbles гэдэг нэртэй энийг дээш нь цоргоор яг технологи нь онлайн тойр уншуул ойлгоно. Маш олон боллоо кек гэж ярьж байгаа. Тэр кекүүдийг гуурстай холбоод дээшгээ тэр чин хий азотор буудах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр пивч гэсэн яг тэгж гарч ирж байгаа шүү. Тэнгүүд тэр чин заавал газтай болж байгаа. Тэгэхээр онли газтай юунуудаар ажиллана гэсэн үг коктейлүүд дээр. Тэгэхээр бид нар негроны дараалж болох гэдэг. Гэхдээ April Spirits байж болно. Moscow Mule, Gin Tonic. Яг тэгэхээр хүмүүсийн хамгийн их уудаг Gin Tonic, Moscow Mule одоо юу гэдэг те негроны гэдэг ч юм энэ коктейлийг ингээ хийхээр тэр бартендер ингээ хийхээр boring уухгүй. Тэр чинь зөндөө ууцсан. Nothing fancy те тэнцээ бартендер уурч чадах байхгүй. Тийм учраас бид нар өөрсдийн signature коктейлоо гойжураар хийхгүй. Бартендерээр хэлгэн өөрийнхөө үс автыг boring буюу easy to drink те ерөөсөө go to drink гэж ярьдэн шүү дээ. Тэднийг бол бид нэр кектэй болгочих. Ресторанууд дээр зардал нь буурангуудаа чанараа сайжрах. Чанараа сайжрна. Ерөөсөө гомдол үүсгүй. Коктейл чинь онцгой коктейл гэх юм байхгүй. Тийм. Nice. Хонконгт сайн хэрэгцсэн байна уу? Хоёр газар амар маш сайн хэрэгцсэн. Тийм үү. За сонирхолтой юм тий. Тэгээд бид яа тэгээ заавал бартендер тэнд гэхдээ тэр experience гэдэг одоо пиццийн кодер бол тэр бол болохгүй болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүд яг ийм ресторан дээр бид нар нэг гойж ерөнхийдөө төлөвлөсөн байгаа газар та. Тэрэн дээр юу гэхээр хоёр цоргтой байгаад gin tonic одоо нөгөөх нь Moscow Mule ч гэдэг юм уу.
Тэр хоёрыг бол зүгээр. Тэрийг бол гэтээ бол special gin tonic-ууд байна л да. Raspberry finishтэй, orange bitterтэй ч гэдэг юм уу. Тэднийг бол хийж болно. Яг classic авъя гэх юм бол гойжлог өгч. Playtime дээр. Тэгээд бид нар энийг юунд фестивал болж байгаа байхгүй. Playtime дээр 3 дахь жилдээ бид нар орж байгаа шүү дээ. 4 дахь жилдээ ч үлээ. Тэгээд тэрэн дээр айгүй зовлонгой ойлгосон байхгүй бид. Одоо хийдэг. Тэгээд бид нар ч нөгөө нэг цоожгийн тоглолтыг хийдэж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг тоглолтууд дээр ажиллахаар ингээд 40 партийн дээр ажилладаг байхгүй. Мэд ойлгож штэ. Тэгээд тэнгуүчин бидэрт юу хэрэгтэй вөхөр энийг яаж хурцсах вэ? Яаж тэнгуут хүмүүс ч нөгөө коктейлийн очр амар их залхуураад пив хүртэл шүү дээ. Тэгвэл одоо тэгээд бүх гадна студийн тоглолтуудын орлогыг харангуут 80 20 төгрөг. 80 үн пив үлдсэн бос чингэн софт дринк. Пив бол number 1 болч тийм байх. Тийм яг тоогоор бол тий. Хүн уухад амар. Тэгээ манай лаб хамгийн давуу талтай юм ABV гэж юм байна. Alcohol beverage volume гэдэг юм ба. Тэн дээр тоглолт их боломжийг бидэрт өгч байгаа. Нийслэлс юм гаргацсан шүү дээ. Олон нийтийн газар 18 градусаас дээш бодлоо. Тийм. Тэнгүүл бид нэр тохируулж 18 градусаас доош коктейлийг хийж болж байгаа тийм юм. шүү дээ. Водка ашиглаж байгаа чинь водка ч өөрөө 40 градус шүү. Водкаг юутай хойлж агаве одоо тий зөөлүүлдэг амттай коконат устай хойлвол багасах вэ гэдгийг хийж байгаа. За тэгээд ерөнхийдөө бид нэр ингээд фестивалууд руу тэрийг хийх биш нийлүүлэх гэж бид нэр саплайер болох гэж ажиллаж байгаа гэсэн. За тэгээд back to юу ярьчлаа. Пол ер нь бол зөргөө нэлээх ярьчихсан. За окей. Тэгээ ер нь бол хин санаагийн гаргасан гэдэг надад сонирхолтой байсан. Ер нь бол тэгээд мэдээж чинь нэг лидершип авсан хүн байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр сая партнер ингээд дөрүүлээ болчлаа шүү дээ. Тэгвэл энэ дөрвөн партнершип төр за мэдээж та хоёр өөрсдөө ингээд эксперт салбар байна тий. За нөгөө талд бас дахиад эксперт салбарууд байна. Энэ дөрв дээр ингээд манлайлалыг ер нь яаж хувааж авч ажилтдаг юм бэ? Бид нар хоорондоо гэрээ нөх хөрөнгө оруулагч нарын гэрээ гэж юм байна. Тэгээд нөгөө чи энэ ингээд оролцох хэмжээ хязгаараа тогтооно гэсэн үг үү? Бид нар ерөөсөө оролцохгүй нэг хүндээ ихтгэл хүлээлгээд тэр хүнтэйгээ менежментийн гэрээгээ тэр хүн ерөөсөө 100 тэр бизнесийг авч байгаа гэсэн үг тийм. Тэр нь шударга шүү. Тэглэг яах. Зөв. Дахиад өөр бизнесүүд байгаа гэжсэн мега миний сайн дурдаагүй ямар бизнес. Яг нь ресторанууд бий. Одоо Alfi гэдэг ресторан байна. Тэр манайх явж байна. Одоо манай тулгаагийн талаас бол мэдээж бас зөндөө юмнууд бий. Тэр тулгаагийн бизнесүүд байгаа. Хамтарлын юмнууд явж байгаа. Тэгээд бид нэр одоо болонгууд яг утгаараа speakeasy баг хийж байгаа. Papa гэдэг speakeasy концепт бас шинэ концепт явуулсан байгаа яваад байгаа юм. Бэлэн болсон байгаа. Ер нь бол нэг ч гэсэн ер нь нэлээд хаана байна. Одоо манай тулгаагийн ивент хол буюу ITC гэдэг байрлал байгаа тийм. Zoo юу. Тийм zoo ballroom гэж байдаг шүү дээ. Тийм. Яг тэрний доор гэсэн үг. Nice. Башлаас. Яг ориг speakeasy барын түүх таад ярьсан байлгүй дээ хүн. Үгүй ээ. За яриагаа. Speakeasy bar гэж одоо ингээл л шүү дээ. Хүмүүс ингээл speakeasy гэдэг нь өөрөө концепт юм шиг болцсон зүйл. Энд чи юу байсан бэхгүй хуурай хуулийн үеэс гарч ирсэн бэхгүй 20 онд ч үлээ. Америкч нөгөө архитал нь ихсээд шууд хорцсон шүү дээ архиг. Архи зарн борлуулахыг 20 одоо хэрэглэлийн гэртээ одоо уудсан ч. Гэтэ ер нь архи ингээл хорцсон ч биш нэ. Тэгсэн чинь speakeasy гэдэг юм үүссэн гэдэг юу гэхээр $1000 чипийг хийгээд нөхдүүд юм жижигхэн нуугдмал хаяггүй газрууд бий болоод жижигхэн нууц хуйл бус баарууд пабууд бий болсон. Тэр нь болгоод юм патронуудтай дотроо. Патрон гэдэг нь чип хийсэн. Одоо жишээ нь 100 фаундертай гэдэг ч юм уу. 20 нөхөр чипийг нэгээд нэг жижигхэн пабтай болсон. Нууцаар жин минь очиж өөртөө уудаг. Тийм газартай болоод тэр газар чи speakeasy гэж нэрлээ. Тэр чинь өөрөө их юм гоё чамин болж эхлээд тэрийг хөгжүүлээд ингээд speakeasy bar гэж чи өөрөө нуугдмал гаднаа хаяггүй реклам юм хийдгүү тэгээ өөртөө олоод ирэх тэнгуут юм road map зав зурх хэрэгтэй болчих жоох. Тэгэхээр одоо манай компаниуд бид нар BC-гээс эхлээд та BC дээр эхлээд ирчээд уунах уу нэ. Тэгээ дараагийн destination map-ыг бид нар зурж штэ. Би талдаа явж байгаа. Тэгээ бар speakeasy руу гарах нь. Тийм. Хамгийн төгсөнд яаж орж ийнө гэхээр BC-гээр яваад, энэгээр яваад, Alfi-д ингэж үйлчлүүлээд, тэнцээс team нэртэй коктейлийг ингэж кодоор аваад, ингэж янгуу танд QR ирээд тэгээд манай speakeasy-гийн location танд нэгтэн. Тэдний зорилгоор яаж. Нөгөө талаас эн чинь нөгөө гоё experience өгөх гэдэг чинь нөгөө газруудаараа тий. Ялангуяа одоо манайх ч аялал жуулчлал амар хөгжиж байгаа учраас гадны хүмүүс Монголд ирээд нэг юм паб руу ороод нэг сонин үйлчлэгээ аваад гарах чинь сонин байхгүй. Тэр хүмүүст. Тэгэл тэгж л бодно шүү дээ бид нарыг. Ястал нэрэ морио ундгүй мүү гэдгийг тэнийг масуудгаа чинь ийм захын газар руу орчих. Тэгэхээр бид нэр тэр аялал жуулчтайгаа хамтармаар байгаа байхгүй. Ингээд ийм гоё хоб хийгээд ийм юм байдаг шүү. Бид нар ч одоо дандаа коктейлуудаа шар сүү,
цагаан идэ цэцэрхэн гэх мэтчлийн юмнуудыг орлуулж тэрүүгээр угааж wash хийж аймаг гоё юмнууд бас хийж байгаа байхгүй. Дандаа гадны бүтээгдэхүүн гэхээс илүү өөртөө Монголын юмнууд ашиглаж тэрийг цагаан идэгээ манайх ч бас баялаг штэ. Аймаг гоё юмнуудтай. Яг заа нэг ер нь бол нэг тийм концепт нэгдэж байгаа юм байна да. Тий. Жинхэнэ speakeasy. Одоо манайх баг speakeasy гэх юм бол номсон баар л байгаа хта. Хамгийн анхны speaker номсон баар. Мөн үү? Тий. Тэгээд Монгол банкны Walt баар. Тийм Монгол банкны Walt тий. Тий нөхс. За өөр. Тэгээд барын тон дээр ерөөсөө юм хэлээг байгаа тий. Баритон дээр яг түрүүн бас шинэ баар шүү гэж өнгөрөөлөө тий. Энэ ямар шинэ өөр концепт нь listening баар. За. Хүн өөрийнхөө пензэг авчиад тэр баар нь тавиад сонсож болдог. Хоёр тусдаа баартай. Нэг нь гой журийн баартай, нөгөөх нь signature коктейл баартай. Нэг юм нь пицца шефтэй. Пицца гаргахтай. За. Гой аймаг гой өвөнтэй. Европ гой өвөнтэй. Гой яг 60 секунд л гардаг пицца. Одоо нэгтгэсэн байна шүү дээ. Нэгтгэсэн байна. Тийм. Фантан дээр гэсэн. Эндээс гадагшаага гарна гэсэн юу байх вэ? Бид нэлээд судалсан. Яг ковидын дараа нөгөө нэг Хонконгт рент амар унаад бүх газар дампуураад бид нар тийч нэнгэл алдсан. Баарны. Тий. Бүкет хоёрт. Бүр гэрээн дээр явж байхдаа зураг мургаж хийлгээд бүр сатай матай гэд нэртэй бүр шеф мэфтэй бүх юм хийх гэдэг юм төлөвлөлөөд тэнцээ бизнес хийхийн тулд remotely биш яг тэнт байх хэрэгтэй. Тийм тэгэлгээ. Тэгээд нөгөө нэг улсын хууль өөр учраас 100 бидний эзэмшлээж болохгүй. Тэнцээ тэгэхээр trusted partnerтай болох хэрэгтэй болол. Тэгээ хууль хүчний юмнууд гэж зөндөөл асуудлууд үүсээд тэгээд би нэг зориглоог юм аа. Энд чинь нөгөө үр хөвгттэй болоод гэр бүл юм гээд яаж учраас бас энэ ч бас маш олон салбарын юмнуудыг хийж байгаа болохоор бүгдийн салхалтуулж болохгүй болоод. Тэгээ одоо тэгэхээр одоо энэ том ахнараас л зөндөө юм суралцсан маш энэ компаниуд яаж ингэ гоё авч яваад байгаа тийм бид нар бол тэрийг маш их суралцсан явж байгаа. Туцтай болж гин, туц нь өөрөө бордтай болж гин, борд дээр ингээл өөрөө суугаад ах нь зөв юм уу буруу юм уу нөгөө талдаа борд гэж яагаад байх хэвтэй тийм нэг ойлгох хэвтэй. Тийм юм руу бид нар нөгөө засаглал менежмент руу юм руу ордол шаардлага угаас гараад ирж байна л да. Тэгэхгүй энэ чинь би ингээд өөрөө борд дээр сууж өөрөө CEO бас байгаа тэгснэ ингээд өөртөө ашигтай юм хийгээд тэнцээ чи маш олон хүний ирэх ашиг болон маш олон амаунт явж шít мөнгөний дүү явж байгаа. Тэгэхээр Powered by Mongolia Talent Network. We focus on you. Тийм. За сая миний нэг асуух гэдэг байгаа асуулт болохоор одоо энэ нэлээд хэдэн партнершипүүд ингээд үүссэн яваад байгаа. Тэгээ бүгдээрээ яг өөр өөрсдийнхөө чиглэл дээр ингээд манлайлаад явж байгаа залуучууд нэгдсэн байгаа. Тэгвэл одоо энэ сая дээр бидний ярилцлага дээр зөргөө энэ House of Premier гэдэг бас ийм групп компани ингээд бүрдүүлж байна гэдэг юм ярьж ирсэн. Тэгээ би түрүүн бас чамтай ярьцлага эхлэхээс өмнө нэгэ та яриа сууж хат бас Премьертэй нэг юм хилчлээ чи групп компани. Тэрний хадлаар хаваалцаач энэ хоёр холбоо хамааралтай үгүй юу? Яг уу яг стратегийн түншлэл гэж явбал бол хамааралтай болно. Яг тэгэхээр Premier Food and Beverage гэдэг компани хувьцаа эзэмшигчтэй өөрсдөө энэ компаниудын үүсгэн байгуулагчид байгаад байгаа байхгүй. Одоо энэ ч юм бол яг танай бизнесийн групп компани гэдэг чи тий. Premier Food and Beverage гэдэг компаниг CEO-г итгэл хийж байгаа. За. Манай нөгөө дөрвийн нэг нь менежментийгаа аваа явж байгаа тэр бүх юм хийж байгаа итгэл буюу Interstandard Brewery гэдэг одоо Брюсселийн захирал шүү дээ. Цаачин бол бас энэ ресторантер хүн тий өөрөө супер ресторантер хүн. Ресторан талтай байхгүй. Бид нар чинь ингээ харахангууд өөр байгаа зү тий нэг нь ресторанаа ингэж илүү хийгээд нөгөөдүүл нь ивент арга хэмжээ одоо энэ уухамны бүтээгдэхүүн тал руу илүү ажиллаж байгаа. Нөгөөдүүл нэг venue тал руу амар ажиллаад байгаа зү том заал том юу. Манай зориг бол өөрөө тэгээд мулти хүн штэ. Олон юм хийдэг, олон юм өдөрддөг. Бидний дунд хамгийн их юм өдөрдөж байгаа хүн л дээ. House of Premier гэдэг танаа нэг ангиар орж ирсэн. Зөв тийм холбоо хамааралтай. Тэгээд бид нар чинь голдоо нэг юутай гэдэг нь тохиролцоо тэгээд тэр нь гэрээгээр баталгаажих хэрэгтэй гэдэг нь юу гэхээр пол дээр үеж байгаа. За. Хин нэгэн полтай адилхан бизнес хийх болчихж байгаа. Тэгэхээр одоо хин нэг нь магадгүй арабика гэх кофе оруулж ирэнгүүт полчин кофе дээр гэдэг концепт явчихад. Тэгээд полыг унгаач юм биш үү тий. Тэнгүүд бид нар тэрэн дээр маш нарийн гэрээ хийх хэрэгтэй юм бэл партнерууд. Одоо ах нарын жишээ харангууд хоорондоо салангуудаа өөрийнхөө юм ийгэл нөгөө хүссэн юм аягээл нөгөөдхийнхөө бизнесийг өршөлтөгч болоод ч юм уу ингээл явчихдаг. Тэр нь айгүй хүр хонолтой байхгүй юу? Биш хор хөнөөлтөө өөртөө. Тэгэхээр хоёр ах ч гэдэг юм одоо бид нар ч гэсэн тий тэр юм маш сайн ярилцаж маш сайн тохиролцсны үндсэн дээр
энэ тоогоор хамтдаа орох хэрэгтэй. Аа. Тоогоор орохоосоо эхлээд гарах хүртлээр ярьсан байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Орхосоо өмнө гарахаа Тий. ярьдаг чи тэр. Яаж гарахаа хүртэл ярьчаад орох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Бид нар тэрийг бол аймаг азтай үед энэ том бизнес олон жил хийсэн ах нарын туршлагаас одоо суралцж одоо явж байна л т. Шипидник гэх юм уу те. Ах нар биднэрт бас зөвлөнө. Бид нар чинь гуйштай том одоо том группийн одоо Монголд том групп удирж байгаа ах нараас том ивент арга хэмжээтэй таарлаад дүүнэр нэм юм аа. Энэ дээр туслаач гэдэг. Тэгээ зарим ч бас мэдэн дүүнэр гоё юм хийж байгаа шүү. Амжилт хүсье гэл. Ингээд тийм юмудаас бас амар баярлалтай шүү дээ. Борд дээр нь одоо тиймэрхүү хүмүүс байгаа. Одоо яг л тэрнлөгөө бид нар явж байгаа шүү. Яг борд дээр бид нар яг ямар төрлийн хүмүүс тавих хэрэгтэй юм. Яг хэний өмнөөс тэр борд ажиллах хэрэгтэй юм. Би өөрийнхөө өмнөөс юм хийж болохгүй болчиход байгаа байхгүй борд. Тий. Тийм. Тэгэхээр бид нар дөрүлээ бордоос гарах хэрэгтэй юм байлээ. Тэрийг бид нар өдөө хүртэл мдээгүй явсан байгаа байхгүй тий. Бид нар ч зүгээр компани удирдаад нэг CEO нэг ККК болоод явж байгаа. Одоо группийн засал руу орохоор яадаг юм. Тэгээ ноу хавыг бид нар одоо групп компанитай байсан биш мэдэхгүй юм чинь тий. Яг групп компаниудад ажиллаж үзчихсэн болохоос биш тий. Starbucks-ыг ярьжсэн бас. Тэр чинь Blue Money бас тий одоо тэр Blue Money-хан бол тавьсан байлаа шүү дээ. Coming soon гэх нэг давхартай. Тийм байлээ. Супер дил шүү тэр. Яа би бол зөрөгтэй эхлээд ярьжсэн дээ. Насан туршийн тэрийг авцсан байгаад өөр юм хийх шаардлагагүй дээ гэдэг. Талаалаа. Гэтэ яг маш их хариуцлага байгаа л да. Тэр чинь нэг шоп биш дээ. 550-аас $1 сая нэгддэг. Тэгээ $20 сая. Тэнгүүд тэд нар чинь та нар минимумдаа 15 салбар 5 жилийн дотор нээш өгдөг болцолтой. Тэрийг тохиролцдог л доо. Гэхдээ ер нь бид нарыг ярьж хад 20 гэж хэлсэн. Starbucks би зүгээр яг миний шугамар сонсч олж мэдсэн юм нь Starbucks өр Монгол руу 9,000 салбар тэлж байгаа юм байна. Хятадд бол замбраагүй их салбар байгаа шүү дээ. Тэгээд 9,000 салбар өр Монголын энэ руу хотод руу тэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр манайх руу ойртод ирэхээр юу нэг ойртож ирж байгаа учраас манайхыг нэг юу нэгээд ер нь оруулж иждэг шаарч маш олон бизнесмэнүүд том групп компаниуд бол зөндөл мэйлэр сонирсон. Ялуу Макдоналдс руу ч тийм. Тэнгүүд манайхны юм конспираси юмнууд байгаа гэдэг шүү дээ. Хүн ам нь 10 саяас доош л гинэ гэдэг. Тэр чинь улс болгонтой тэр чинь negotiation эн чинь political юм байхгүй юу? Тийм байна. Зөвхөн франчайз энэ брендийг авах гэдэг байгаа биш. Энэ хоёр улсын хоорондын political юм болчихж байгаа байхгүй. Яг Пол дээр адилхан. Полыг бид нар нэхэд Францын элчин сайд маш их үүрэг оройл гүйцэтгэж байгаа. Монгол Францын харилцаа энэ брэнд төр тогтож бас тогтох жишээ уучлаа буруулчлаа. Юу сайжрах харилцааг илүү их уяатан болгох тийм юмуд нөхцлүүд бүрддэм билээ. Яг тэгэхээр Полч өөрөө Францын унган одоо бараг 100 гаруй жилийн түүхтэй бас юм том юу одоо Монголын талах чихэрч гэдэг юм уу те өгөөч гэдэг юм уу тийм компани байгаад шүү дээ бас бэкри. Бусад Франц компаниудтайгаа одоо холбоотой болчихгоо энэ дээ та тэгэж штэ. Шууд холбоотой болно шүү. Бид нар чинь Франц бүх юмнууд нэгдэн. Тэгэл Пол ороод ирэхэд ингэдэг юм байл. Полч өөрөө одоо Дубай дэлхийн хамгийн мундаг молын Дубай хамгийн гоё локейшн дээр байж байна. Сая хамгийн сүүлд ингээл Малазд нэгдлээ, Энитгэвт шиг нэгдлээ ингээл лаглаг газрууд хамгийн гоё локейшнууд дээр нэгдэж байгаа байхгүй юу? Тэнгүүд чинь юу яаж ингэнгүүд энэ брендийг дагаад одоо Zara орж ирэнгүүт хажууд нь заавал H&M байх хэрэгтэй гэдэг нэг юм юмнууд байгаад байдаг байхгүй юу? Үүсэ тийм билээ. Uniqlo байгаа бол хажууганд нь дэд метрт нь тэр байгаа. Энэ нэг хэдэн монополчлцсан амар нөхдүүч ингээл хорш ингэж хоорондоо байдаг. Тэгсэн чинь Полыг бид нар авснаар цаашаага амар гоё шин юмуд нэгдсэн зам байна. Яг Полын одоо ингэ авснаар Полын бордингийн мэдэнд гадагшаа Сингапур руу одоо Азийг хариуцдаг headquarter нь Сингапур байдаг. Юу хариуцдаг Францтай байдаг. Европ одоо юу хариуцдаг хоёр л юм толгой явдаг. Лондон ч үлээ. Тэгээд Полыг авснаар бидэрт энэ жижиг дунд мэдл гэсэн олон улсын франчайзууд маш их гоё ongoing буюу одоо хөгжиж байгаа франчайзуудын саналууд амар хэрдэг болсон. Тэг шүү дээ. Тэг яг бид нар чинь залуу тэгээд нэг cash flow тийм том компани биш учраас өөрөө өөртөө явж байгаа. Тэгээ одоо бид нар яг энэ жил айгуу сайн мэдээтэй байгаа. Тэр мэдээ одоо удахгүй гэрээ зурагдахаар задлаа гэх юм. Гоё гэж хэлж байгаа маань. Тэгээд тэд нар бол сайн яваасаа л гэж бид нэр одоо бодож штэ тийм хүсэж чинь тэгэл тэрний төлөө бид нар ч гэсэн өөрсдөө суралцаал энэ бизнесийн студент л болж штэ бүгд хэрэглэгч гэсэн одоо хүлээгээл. Өмнө нь дандаа хэрэглэгч талаас байсан бол одоо яг юм сурагч болоод сураал алдаал одоо тэгэл алдахгүй юм гэж яах вэ? Харин миний хэлээд байгаа бидний одоо яг бизнес хийж байгаа амар азтай үе амар алдах тэр ах гэгчнэрийн бүх алдсан юмыг бид нар
ийм богино хугацаанд шорт гэж. Одоо бидний дараагийн бизнес хийж юмс бүр азтай. Тий. Та ер нь манай подкаст маань өндөрлж юм яа. Тэгээд манай сүүлийн хэсэг дээр болохоор бид юу ярилцдаг гэхээр одоо ингээд сая олоолон бизнес хийж чинь те өөрөөгөө жоохон хайчдаг. Гэхдээ мега хайдгүй маанач. Спорт. Би бас тэрийг настай дэйлээ нэг жоохон ярилцаад байгаа. Тэгээд ер нь өөрийгөө тэнэглэх хэрэгтэй болно те. За бие махбодоо тэнэглэн өөрөөс одоо олон зүйлүүдэд стресс авдаг бол тэрийг бас тэнэглэх хэрэгтэй болно. Юунаас их тэнэг авч जैन. Яаж Одоо тэгэл мэдээж гэр бүл гэж чухал юм байна. Өөр би ч одоо жоох уу, хоёр хүүхдээ тий. Тэгэл аа байна. Бас нохоо байна. Тийм чинь тэгэл нөө жоохноос нь төрөөс нь өсөж ингээл гэр бүл гişүн болчдөг шүү дээ. Энэ ажлын хажуугаар явах та тэгээд юу яах та хоббитэй байх гоё. Хоббигаа хаяхгүй байх хэрэгтэй байлээ. Тэгээд нөгөө талдаа нэг заавал нэг жим гэхээс илүү нэг саун гэдэг зүйл чи өөрөө бас хобби. Би өөрөө бүр гэртээ бүр юм модон юм Nordic Finland саунтай. Тэр миний хобби л доо. Тэгэх шиг хүмүүс нэг ядаргаа талах гэдэг шиг юм habit болцсон. тэгээд протоколтой орж байгаа тийм. Тий, тэгэл ice patent орно. Хажуугаар нь нөгөө нэг булчинд ажиллах хэрэгтэй шүү. Зүгээр л хийж байгаа булчин тэгээд иж болохгүй шүү. Энэ ч хоорондоо холбоотой хэрэгтэй. Найз нь чи өөрөө мэдж байгаа нэг 5 жил өмнөөс нэг спорт хөөд. Тийм. Газрын теннис тоглодог тийм. Тэгээд тоглоод нэлээд тоглосон. Олон улс дамж тоглосон. Тийм. Тэг нөгөө нэг одоо гадна дотны Карлос одоо энэ Рожер Федерер хин байтэн Жоковичийн бүх очиж тэр нөгөө битүүмжилсэн кампуст очиж 7 хоног бас тэгж сургалт муулт авсан. Нийслэлд Моротоглог гэж. Тийм байна да. Уу яг хөө тийм бол сайжирмаар байгаа байхгүй. Яг манай Монголд ч бас сайн багш нар байгаа ч тэдэлэн талбай байхгүй. Сайн хөгжөөгүй орчин байхгүй. Тэгээд тэр чинь бэлтгэлээ хичээд менталити хичээл орох хэрэгтэй, онлын хичээл орох хэрэгтэй. Энд чинь өөрөө нэг амар оюун ухааны спорт байхгүй. Бие хүч гэхээс илүү яг тэр тарих амар ажиллах хэрэгтэй. Ийм судалгаад штат нүдгээр ракеттэй спортоор хичээлсэн 5-аас тий 3-5 жил илүү амьдэрдэг. Тэгээ тархины ажиллагааны хүртэл сайжирдаг тий. Яг тэгвэл контактлес спорт байхгүй. Контакт үүсдэг. Одоо хөл бөмбөг манай Монголын сагсныхын чинь их бэртэл аавна. Нэг гимтэд ингээд шүрмэс ингээд янз бүрийн болоод ингэчих юм бол суун бүр сүултээ карьер нь дуустдаг ч юм уу тий. Тэгээд теннис бол айгүй гоё спорт. Бүх юмнаас ингээд алга болно. Бүтэн фокуслно. Тэгээд яг ямар төвшөнд юу яг шатар тоглож байгаа юм шиг. Ааха. Тэгээд маш удаан тоглолдог тий. Нэг матч 5 цаг үргэлжлэнэ шүү дээ. Тийм стаминатай байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд хүмүүст харагдахад маш амархан харагдав. Хүмүүс ч нөө ширээний дэс хүн болгох гэдэг тоглож. Тэр шиг гэж боддог. Тэгээд харагдахаас яг хэцүүтэй тий. Одоо хөгжиж шүү дээ. Сүүлийн 3 жил бас нэг өөрсдийнхөө юг зохион байгуулсан. Тийм манай Капод болдог. Капод компанига өөрөө зохион байгуулдаг. Тийм Монгол улс нэг одоо нэг тухайн үед 2003 4 онд спортын төв ортон дээр л хэдэн багш нар байсан. Тэгэл нэг 100 хүрэхгүй хүмүүс тоглолтсон. Одоо бол ер нь community бараг нэг 10-аас 15 мянган болцсон байна. Залуучууд их юм спортыг сонирхож байна. Харин их явж илээ те. Өөрөө амар гоё бас дэгжин болцсон байгаа байхгүй спорт чинь. Тийм. Тэрэнд явах нь өөрөө тийм гоё байгаад байгаа байхгүй. Тэр social cool юу ч те. Сторинт нь ч юм уу зураг авах те. Ялангуяа охтууд хувцалт нь өөр айгүй гоё байгаад шүү дээ. Ямар саксны жерси өмсөд зөгтөг юм бэ зогсохгүй юм байна шүү дээ. Хөл бөмбөгийн жерсид бас гоё суглуулдаг те. Яг адилхан. Теннис бол жоохон үнэтэй бас үнэтэй спортод орно. Тэгээд тэргээр одоо тоглохгүй шүү дээ. Тэр лүгөө яг Монголд гоё шилжээд эхэллээ. Тий, тэгэхээр одоо манай Монголын том гоё компаниуд гоё кортууд байгуулж байна. Би саяхан гоё мэдээнүүд авлаа. Ямар гоё юм бэ? Бид нар ч кортгүй айгүй хэцүү зовлонтой. Тэгэл нэг кортон дээр ээлжлэн цаг нь олдохгүй. Айгүй өрөвдөлтөй. Тэгэл бид нар ч нэг ойрхон нэг амралтаараа нэг Вьетнам юм уу Таиланд нэг явдаг нэг юм зуршилтай боллоо шүү дээ сүүлийн хэдэн жил. Тэр нөгөө туринг компаниуд нь сайн ажиллаж байна гэсэн үг. Тэгэхэд нөгөө корттой резорттой сонгоно. Тэгэл тэнцэн очиж ямар гоё юм бэ юм. Монголд ийм дэд болсоо л хоорондоо мөрөөдөө. Community-с гоё юм уу те. Одоо энэ хоорондоо манай улсын хурлын гишүүд байна. Яг болоогүй ч байсан хүмүүс байна. Одоо том компани, групп компани захирлууд энэ ямар гоё спорт. Энэ спорт өөрөө хүний амир шарыг хөдөлгдөг. Нэг жоохон муу тоглолцохоор илүү сайжирмаар санагддаг. Тэгэл сургалтанд явахыг хүсдэг. Тэгэл энд ялч цаг гаргадаг болж байгаа байхгүй. Толгой ажилладаг болохоор тийм. Яг гоо тэгэл яг энэ спорт гэхээс илүү бүх спорт гоё. Би бол гэтээ зүгээр энэ ажлын хажуугаар ийм хоббитэй байх хэрэгтэй. Энийгээ бити хаяарай. Тэгээ мотоспорт ч байдэн шүү дээ. Би ч одоо зөндөл юм байна. Би мотоспортоор ч хичээлдэг байсан. Тэгээ сүүлийн үед би айгүйх дугуй ундаг болж байна. Спиннингт явж байгаа. Тий. Тэсээс алж байгаа. Гэхдээ би амар сони би хэлэхгүй. Спиннинг нэр яваарай. Явж үзээрэй. Явж үзээг бол. Зээгөө. Нэг юм би зөв бичлэгийг хараад ёо ингэж гэхээр өөрөө кринжлээд байдаг байсан байхгүй юу?
Тэгсэн чи яг Монгол спиннингүүд байд юм байна. Яг юм клаб шиг юм харахгүй өрөөнд яг ингэж байгаа кантамандад явдаг. Яг тийм дуу тавьж байгаа. шоудаад байгаа юм. Амар гоё. Тэгээ амар хэцүү би зүгээр жийдэг гэж бодсон чи юу. Би теннис тоглосон ч тэгэж хөлөрж саунд орсон тэгэж хөлөрж байгаагүй. Би баг ингээд баг 1 литр ус алдсан. Тэр чин 40 хэдэн минут хийж байгаа. Спиннинг бол ёо. Шартаа үдсэн байна тий. Өө би тэгээ өөрөө нөгөө нэг хүмүүсийг явахаар ингээд бүжгэл микрофонтой хаалж малаад байдаг шүү дээ. Тэгэл би тэрийг арчид өөрөө кринжлээд яаж ингэж ингээд байж ингээ орчхоор угаасаа тэхээс харахгүй мэл. За. Амар лаг өндөр настай одоо надаас жоохон ах эгчнэр тэр дугуйг тэгж чигээ 40 минут суудлын дээр суухгүй ингээд байдал гэж чинь тэр чинь бүр лаг байгаа байхгүй. Тэгээ тэр чинь нөгөө талаас үлдэх юм чамд үлдэн шүү дээ гэсэн. Тийм шүү дээ. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. Nice. За. Нэгэд маш их баярлалаа. Сте Илэн Далангуу. За баярлалаа. Гоё ил гоё ярьлаа. Баярлалаа. Тэгээд олон бизнесүүд нь бүгд амжилттай яваасаа. Тэгээд хэрэглэгч нарт дандаа давуу тал болж байгаа шүү дээ чинь нэгдүгээртээ. За та хоёрыг зөв зориулсанд баярлалаа. Та хоёрын подкаст маш удаан үргэлжлээсэй. Маш өндөр амжилт хүсье. Монголын одоо бас сор олсон подкастуудын нэг болоорой гэж найзлаа. Баярлалаа. Ерөөл Бат оршоо тий. За үзэгчдээ өдөө хүртэл хамт байсан бол заавал доор комент бичээрэй, бас санал хүсэлтээ ирүүлээрэй тий. Тэгээ Мигагийн гоё community тэр теннисний юм уу сонирхыг гэвэл бас холбогдоорой. Биднээс асуугаад тэр тэмцээн хизээ болох юм гэдэг мэдээллийг цэн таадаа сургаж өгч болно тий. Тэгэхээр үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Мигада баярлалаа. Баярлалаа. За баяртай.